Сайн байцгаана уу? Нөгөө Unread биш Unlock гэдэг подкаст нэр дийдэж штэ хэдэн талаас холбогдоод Америк нэгдсэн улсаас Ари мэдчилж байна. Улаанбаатар хотоос Тя мэдчилж байна. Тэгээд бид хоёрын анхны ингээд алсын зайнаас бичиж байгаа дугаар тэгээд бид хоёр юутсан дугаараа хугацаанда нөгөө 10-нд орох дугаар маань 10-ийн үеэр ордог болоод 20-ны дугаар 20-ийн үеэр гээд нэг тийм барагцаалж гин. Тэгтээ тийм. Тэгээ бид хоёр харин өнөөдөр ингээд хоёр талд анхных болохлээр видеотой гэхгүйгээр аудиотой байсан бид хоёрт хинт намар байгаа болохоор бас цагийн зөрүү нэлээд зөрүүтэй болохоор тэгээд ингээд та бүхэн анхны холын зайны бөгөөд тэгээд өрсгөө аудиотой дугаар сонсохоор сууж байна. Хүлээн авна уу? Тэгээд аудиогоо болохоор бас жоохон дарамт багтай байна. Дөнгөж сэрчээд зэгсээцэн хүүхдийн гулгэлттэй цамцтайгаа айгуу гой сууж байна. Жишээ нь би энд одоо хамраа ухаж болж байна. Зодохгүй тий. Энд бол дураараа тий юу ч хийж болж байна. Гоё байна. Камерны өмнө ч угаасаа хүн ингээд айгуус би барьдаг. Худлаа байд юм шүү. Тийм үнэ. Тэр камер хүмүүс яасан хөөрхийн мөрхийн гэл бичиж тэр чинь яг зур дүр хэсэлт байхгүй юу? Яг байгаагаар бол эвгүй. Бодит үнэ л хэлээ. За тэгээд энд одоо Улаанбаатарт орой болж байна. Ариун зултын өглөө дөнгөж сэрсэн байж байна. Тэгээд яг 12 цагийн зөрүүтэй суцгааж байна уу? Тийм. За тэгээд яа сайн явж очсноо та гурав сонин сайхан очиод ямар байна? Яаж ийж ийн? Өстэй сайхан. Юу хоёлаа нэг ирснээс хойш яг нэг л тухтай ярьсан юм байна тий. Уцаар тэгсэн. Тутаач гэжтэй нэг тухгүй. Хальтуултал нэг 2 цаг яриаггүй юу? Тий. Хальтуултал нэг 2 цаг яриаггүй юу? Тэгээд одоо энэ удаагийн дугаар бол бас хүй хаяа гэж сонь сайхны ярихгүй бушуухан шууд бичи рекорд хий гэж утсан тий. Тэгэхгүй бол нөгөө уртчлаа ярьцгаар хамаг сонь сайхнаа ярьчих гээд байдаг. Тэгээ подкастн дээр бичихэр ярьсан юм а дахин ярих гээд байгаа юм шиг болчих гээд байдаг тий. Тийм бидний айдас нөгөө нэг маш их ярьчих үедээ тэрийгэ бичээгүй байх үедээ гэдэг тийм айдастай амьдэрдэг. Тэгэхээр одоо нөгөө ойрд яриаггүй шууд рекорд хийж байгаа нэг зөв тактик гэж бодож байна. За нислэг сайн байсан уу? Хүлээгүй сайн явсан уу? Онгоцсон дотор. Сайн байсан. Би ч нөгөө нэг айгу жоохон айжсэн штэ айц сүцтэй жоохон 2хан сартай хүүхдээ аваад 20 цагийн нислэгт яаж явна гэд тэгсэн чинь сансныг батгад бүр айгу дэжгүй явсан. Заашгүй. Яг уу 2 нислэг байсан. Юугаар Улаанбаатараас Түрк тэгээд Түркээс ийшээ Бостон руу аль-алинд нэг 10 орчим цаг нисээд тэгээд эхний нислэг аюу хайтахан момойдэл унтаал явсан. Тэгээ Монголын цагаар чинь эхний нислэгч яг өдрийн цаг байсан. Бидний хувьд ингээ өдөр үйжсэн. Тэгээд яг дараагийн нислэг дээр нөгөө яг шөнийн хуваарьнд хаарад бас бүр гоё унтаад явах та гэсэн чинь эсэргээрээ яг 2 дахь нислэг жоохон хэцүүсэн. Нөгөө ядарсан уг нь унтмаар байгаа байхгүй. Даанч нөгөө нэг амар гэрэл мэрэлтэй тэгэл айгу дуу шуугаа муугантай болохоор унтаж чадахгүй. Тэгээ ядархаараа манай хүүхэд чинь айгу ааштай. Тэгээ манай хүүхэд чинь бүх хүүхдлийг тийм шиг байлээ тий. Том хүн ядархаараа л ааштай болдог. Ядархаараа ядарч өлсөхөөрөө нөгөө нэг уур нь хүрээд идэг нь айгу хурцаар илэрээ. Тийм бол одоо тийм штэ. Тий. Нөгөө хангри болдог чинь яг хангри болдог. Ялах хүүхдэр ч гэсэн яг л адилхан үйлчлэл юм байна. Би чи айгу хүүхдэр их хүн юм биш үү? Тийм шүү. Хүүхдэр томоогүй. Тий. Хүүхд цангаа хаяаг юм биш үү? Тий. Гинэн томоогүй цайлхан гэгэрхэн хүүхдэр юм биш үү? Харин тий. Тэгээд яг нь ер нь бол угаасаа уйлна гэсэн бэлтгэлтэй явж исэн болохоор тэгээд уйлсан. Тэгтээ хоёулаа болохоор айгу дайжгүй тэгэл ээлжлээл тэгэл уур хөрхөр нөхөрлөгөө ураа гаргачаал тэгэл явж исэн л та. Тэгээд нөгөө бол юу нөгөө лейовер яг дундуур нь байсан цаг нэг айгу богинохон нэг цаг 30 минутын л завсралхтай.
Тэнгүү тэр цаг 30 минутын чинь нэг онгоцоос буугаад дараагийнхаа нөгөө хаалга малга руу явахсаар атал чинь нөгөө баг гүүж байгаа юм чинь. Тэгээд тэр хооронд чинь юун тэгж тэрвэрж бүүвэлж унтуулах тэгж сууж мөм зөм моххүүлэх ямарч нөгөө боломж гараагүй. Тэгэнгүүт нөгөө өлсөөд ядраа дунд нь. Тэгээ нөгөө дараагийнхаа онгоц руу орохдоо амар уйлаад тэгээ би нөгөө нэг юм үүрдэг үүр хүчинд нь үүрээд ингээд хүүхдээ үүрээд онгоц руу орж байгаа байхгүй. Райн тэрэг мэрэг цүнх хамаг юмнуудаа ингээд зөөх үүрэг хариуцлага хүлээж байгаа. Тэгээ яг ингээд тэрврээд орсон чинь орилоод тэгээд хүмүүс бүр oh my gosh энэ хүүхд одоо энэ 10 цагийн нислэг 10 цаг чанга ингэх юм болоо гэж зарим нь боцлох. Зарим нь яг нөгөө өөрсдөө хүүхдтэй хүмүүс бол амар тийм симпатетик байт юм билээ. Айгу нэг ивидээ яана хөрхидөө гэсэн нэг тийм байдалтай. Бараг болдог бол яаж туслах уу гэсэн нэг тийм байдалтай. Нөгөө өөрсдөө бас тийм байдалтай байсан хүмүүс ч айгу ойлгод юм байна. Тэгэнгүүт яг хоо тийм зовлон нэгтэнгүүд маань айгу тийм инэрлийн харцаар хараад. Тэгэнгүүт ч бас айгу ингээд бас тавьширт юм билээ. Тэгэхгүй бол ингээ хүн болгоо ёо what the fuck гэсэн харцаар хараад байвал амар хэцүү бүр улам хэцүү байхаар. Тэгээд яг залуу малуу хүмүүс бол ёо ил гэж утсан баг. Тэгээд тэгтээ нэг талаар тэр нь айгу давуу байсных нөгөө хүмүүс биднээс айгу цугцсан. Тэгээ хоёр нислэг дээр хоёулын дээр айгу хацтай яг дунтлын нөгөө игнэний суудлуудад зөвхөн бид гурвал суусан. Яг хажууд ямар ч хүн суугаагүй цугцсан. Тэнгүүд амар амар байгаа юм чи хажууд ингээд илүү суудал моталтай болонгоч нь памперс хамаг юмаа тэнд дэлгээ тавьчихж байгаа юм чи. Тэгээд хоёр дахь нислэг дээр нэг эмхтэй уг нь хажууд суухаар суудлан таарсан байсан. Тэгээд айгуус баг сонир царайлах шивсэн. Тэгсэн чи азар нөгөө айгуу сул сандал олонтой нислэг байж таарад. Тэгээд нөгөө онгоцны үйлчлэгчид нар нь хүүхэн зохицуулаад өгсөн нөгөө нэг үүр суудлал руу шилжүүлж мэлжүүлээ. Нөгөө хүн ч ухаан тас гуяа алгадаал яваад өгш. Битүүш ухаан тас гуяа алгадаал би бинлүүгээ ирмэл ашгүй гэл. Тэгээд айгуу гоёсан. Тэгээд бас нөгөө нэг одоохондоо жоохон айгуух унтдаг мөм ээжл чухал тэгэл унтаал мөмөл идэлээж хахад хангалттай өөр мэрэггүй болохоор бас зүгээрээ. Тэгээ жоохон томроод эхлэх хэрэгсээ өгдөх баха. Тэгтээ яхаа тэгээд болох уу. Тийм томроод яг тэр нэг хөдөлгөөнтэй үе үед бол бас хэцүү баха, чанга баха тий. Алхмаар энерги зарцуулах гад. Тийм яг тэгээд нислэгийн үеэр чинь бас өөр жоох хөвгттэй хүмүүс зөндөө байгаа юм чи. Тэгэл яг нөгөө жоохон томорцсон хөвгтүүд бол тэгэл уйлаал баг манай хөвгтөөс илүү хуйлж авахгүй. Тэгээ уйлан гот нар айн дотор би нүг харснаа. Энэ манай хөвгт шүү. Манай хөвгт. 5 настай явхаар бол бас зүгээрх юм байлээ. Харин яг тэр хооронд бол бас юу байхаа. Хэцүү баха. 1 2 3 мөр нас бол юу л. Тийм. Одоо тэгэл жилийн жилд ийм хуваар аршигтай танах ч та. Үгүй харин тийм. Тэгээд гэхдээ ингээд нөгөө нэг ойройрхон ингээд нислэгт яваад хахаар бас сурчих واخ уу. Ямар яаж байгаа ш тий. Тийм. Энд ирээд бас тэг хүүхдээ айгүйх амьдралд тасгаж ийна. Ийш тийш нөгөө дулаахан байгаад байгаа болохоор айгүй амар ийш тийш авч яваад тэнгуү шүү нөгөө машины суудланд нь суулган гот. Анхандаа угсаж ууралж мөрлөд. Одоо бол айгүй хөрхэн тасаад байгаа ш. Өчигдөр бас бид гурав чинь ойрхон яваад ирсэн чинь амар хөрх. Ерөөс унтаагүй хэрнээс сэрүүн. Тэгээд ингээд цонхоор хараад эсвэл ингээд айгу нэг цох леди баг нэг тоглоомонд айгу дуртай болоод нүдрүүн ширтээлээдэг. Тэгээд тэрийг аваа авцсан. Тэрийг өөдөөс нь ингээ харуулад тавьсан чинь тэрнлүүгээ ширтээл машин дотор амар ирээдтэй. Харин тий. Тэгээд тэрэг мэрэгэн дээр суулгах, кар сетэнд суулгах ингээ юмнуудыг айгу дадлаг сургуульд хийж гинэ. Тэгээд үр шимэн гарах хаа гэж найдаж байна. Тий, одоо тэгээ 5 сард энд ирэхэд чинь бас дулаарцсан. Тэгээд тийш явж хахад амар юм биш үү те. Nice. Тий, тэгээд эртнээс тасгая л гэж бодоод байна тэгээд. Наа чин цаг агаар сте янзын гоё нөө. Цастай байна уу те. Цас мас хайлсан уу? Цастай. Ирэхэд бас сэрүүхэн байсан. Тэгээд одоо ер нь энэ 7 хоногс эхлээд дулаарж байна. Улаанбаатар бас гоё дулаараад байгаа юм шүү. Энд дулаараад гэхдээ айгүйх цас орж ийн ойрд. Нэг юм нөгөө нэг хавар намар энтрээ нэг арай нэг юм дулаан агаараар орж байгаа цас чинь нэг юм хөвсгөр өдөн штэ.
Тэгээд нэг юм гоё юм хөвсгөр тийм цастай, ойр дайгуух цастай байна. Тэгээд агаар цэвэрлэх гоё агаар цэвэрлэхтэй тийм. Тийм, агаар цэвэрлэхтэй. Тэгсэн хэрэг яг хавар намрынхаа хувцсанд орцгоцсон. Тэгээд тэр одоо жишээ нь хавар намрынхаа хувцсан дотроо нэлээд зузаан цамц момцтойгоо явхад бол даарахгүй. Тэгээд алхаад энэ явхад заримдаа цас орж явах юм. Ер нь л ингээл араас нь айгүй гоё цаг агаарууд ингээд бидний урд өдрөөр гайхшруулаад л байж чана. Гайхшраа. Юу ямар гоё юм бэ гэл. Тэгэл тэгээд нөгөө цагаан сар болвол тэгэл бүр яг тэрнээс хойш дулаарчих шиг боллоо тий. Тэглээ. Ер нь яг нөгөө нэг Монголын цагаан сар ягаад бусад юунуудаас өөр байдığım нэг л адилхан юунд байгаа байж мэж Монгол хаашийн өөр сартай муу мартай муу гэдээсэн үнэхээр энэ жил бол цагаан сар болж ээж л хавар боллоо. Яг сарын өмнө цагаан сар болсон бол яг л одоо тэр амар хүтэн амар нэг хэсэг час хэдэл хүтэрсэн шүү дээ. Хүү юу болоод байна гэмээр баг дөнгөж өвөл эхэлж байгаа юм шиг л тий. Явахын өмнө бас амар хүтрээд. Тий. Тэг хэрвээ нэрнгээсээ цагаан сар болсон бол ийм хавар гэж байдгүй штэ гэж мэгээд байх байсан байхаа. Тэгэхээр одоо энэ бас зурхай мурхай цагаан сарын өдөр нь нэг сараар наан цаанд байдаг нь аргагүй байж гэж бодох шиг. Тэгэж бүр бодогдтоо л энэ жил хэлээ. Тэгэнгүүт тэр бусад төрүүлээ цагаан сараа хийцэн улсууд хууд юм шүү. Тэр хэд бас дулаарсан байх уу тэндээ. Мэдхгүй. Тэндээ бас дулаарсараа өөрөөс бах уу. Өөрөөс бах уу. Тэр чи одоо нэг улс дотроо л өөр байж болж байгаагаас хойш тий. Тэглээ тэгээ ойр цайхан дулаах. Надаар энэ луу жилийн төгсгөл могоо жилийн эхлэл чи айгу сонин байла. Манай гэрийнхэн ч гэж юу яагаад ээжгийн төвдөөд тэгээд нөө ерөөсөө өвддөггүй. Манай ээж чи хүний урманд даралтны юм уудгүй штэ. Тэгээд нөө ерөөсөө тэгдэггүй хүн чинь ингээд гинт бие нь өвдсөн чинь бид нар бүгд юм барьцаалтж байгаа байхгүй юу. Тэгээ хоорондоо ядаж уудаг юм үг энтер гэж тийм юм байдаг бол бас жоох амар юм а тээч гэж ах шиг тий. Тэгээд бүр ингээд яагаад яах ёстойгоо ерөөсөө мэдэхгүй амар сонин паниктсан. Ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Тэгээ ээж болохлээр өөрөө нэг манай ээж ч угаасаа ханиад хүрлээ гэхэд ингээд хоол цайч уухгүй ингээд нам унтдаг хүн байхгүй. Нам унтаад ингээд одоо идэгдэг гэх юм уу? Унтах нь юм шүү. Тий, унтах нь юм уу? Тэгээд бид нар болохоор за ээж минь юу гэж унтаж эмчилнэ гэдгийг ингээд нэг ханиад манайданд нь бол баг хүчээр юм уулгаж одоо тэр унталт хооронд нь тэгж мэгдэг. Тэгсэн чинь сая бол бас яг л тэгэл унтж байгаа л 3-4 хоног яг нам унтж байгаа л шөнийн нэгний өглөөч манай ээж чинь би нүвтцэн тийм битүүнд угаасаа гинт тэгсэн чинь тэгээ битүүн шөнийн нэгэн 2 нэгэн гэж байгаагүй шүү дээ. Энэ жил 2 3 4 5 гэд ер нь бол бүгдээрээ нэг юм хүүе гэсэн байдалтай байлаа. Ээж тэгэл мэдээж өдөр ирэх тусам сайжирсан. Тэгээд тэгж байж агаад тэгээд нөгөө нэг Саманд Бадраа гэдэг эмнэлэг дээр ээж очиж яадаг ш тан авч уудаг ш. Тэгээд тэр там мангаа уугаад эхэлсэн. Одоо бол ёор тэгээгүй хүн шиг л байна. Юу ч болоогүй юм шиг үгүй. Юу ч болоогүй юм шиг л хүн байж байна. Тэгээд бас нөгөө нэг цагаан сарын тэр яг битүүнд ч ээж тэгэл бид нар жоохон сандраал энэ тэр болоод тэгээ шиний 2-нд ч би ажилтаа ингээ хүүтэйгээ ээжсэн чи мэргэн бас бөөлж яваад бас жоохон сандраглаа. Тэгээд би энэ гайгүй болцсон байснаа буцаад мэргэн ханиад хүрсэн. Одоо гайгүй идэг чинь нэг юм сонин нэг юм өвдсөн барьсан энэ тэр хэтэл юу өнгөрлөө дөө өдрүүд өнгөрсөн оны барцтаас та нам гаргаж аваад шин луу сүүлээ шарвлаа. Тэгээ луу сүүлээ хүчтэй шарвлаа. Тий одоогоор бол нам дуухан барцдаггүй байх хаа. Тий цог цолбоотой. Тэгээд би чинь тавтай. Маш тарган орлоо. Таргануу таргаан л орлоо. Сүүлийн дугаараас хойш нэр бахан баяр ёслол болсон юм биш үү? Үзэгч сонсогчдоо шинэ оны бас минь хүргье. Эмэгтэйчүүд цагаан сарын эмэгтэйчүүдийн эрхийн минь хүргье. Эрхийн минь эрхийн хамгаалах өдрийн минь хүргье. Тэгснэ эрхийн нэг өдөр хамгаалмааргүй бүх өдөр хамгаалмаар байна. Одоо жоохон улс төрчнөө.
Уг нь гоё бас яг тэр эмгэгтэйчүүд ирэхийг өдөр мөдрийг тохиолдуулаад дугаар муугаар хийгээл уг нь санаа байсал юм те бид хоёрт. Тэг бас тэгээд бас болсонгүй. Тэгээ жоохон миний хувьд жоохон ойрд гэрийнхэн өвдөж байраад энэ төр байгаа болохоор нэг яг нэг юм бас төлөвлөж айгу болохгүй. Гинтийн харин тийм зүйлсүү тохиолдоод байгаа болохоор гэхдээ ах вэ одоо тэгээ гайгүй дээ гайгүй л байна. Тэгээ хоёлоо уусаас энэ жил санааны подкаст тийм жил бас нэг подкастнда заавал ингэсэнгүү тэгсэнгүү гэж бас өөрсдөө стресстүүлэхгүй жоохон чийл байдлаар подкаст хийж ярьсан шүү дээ тий тэгэж айхтар юу яаж дарамт шахалт болж энэ төр гихгүйгээр аль чадхаараа л тэгэхгүй бол стресстэй тэрнээсээ тилтрээд айгуул болчих магадгүй төрлийн хүмүүс болохоор аль чадхаараа л тийм боломжороо гэхдээ гоё байна уу гоё азтай та нарт тийм тэгээд сэтгэл санааны хувьд 1 сар яг хав тэгсгээ 40-д өнгөрсөн 2 сар жоохон сонирн байсан надаа нэг юм тийм ер нь жоохон нэг юм хайгаад тэрийг олохгүй байгаа хүн шиг тийм байдалтай тэгээд жоохон хоосорсон тэгээд айгүй юм ганцаардал гэдэг юм үгэнд тэр утганд тохирох тийм зүйлсүүдийг амар мэдэрсэн тэр нь одоо нэг юм тусламж хэрэгтэй олоод хүн олдохгүй байх ч юм уу тийм нэг гаднах биш бүр яг энэ доторх нэг тийм юмнуудыг амар мэдрээд тэгээд жоохон гонигтай хөнгөн гонигтай байлаа. Тэгээд ямар сайндаа сүулт би нэг жоохон залах нь штэ байнга тийм байгаад байгаагасаа залхаад тэгээд нэг өдөр нэг хүүгээ цэцэрлэгт явуулчаад миний амарч исэн өдөр гэртээ баан твтэд байжгаад айгүй бас гэгээлэг бодох юм хөөрхөн өөрийгөө бас жоохон өрөвдөгч шиг айгүй гэгээлэг бодож байгаа байхгүй юу. За би одоо үлдсэн амьдралтаа дахиж ингэж ганцаардах надад одоо боломж хувь тохиоллолтой ч үгүй ч үү. Тийм болохоор одоо энэ олдож байгаагаа айгүй гоёор ингэж хүлээж аваад гоёор ганцаардъя. Бүр үнэхээр яг ганцаардъя. Яг энэ яг юу байдгийг гэдгийг бүр ингэж ингэдгийн байлээ шүү гэж одоо үр хойчтой хэлэх хэмжээний бүр ингэж ганцаардъя. Тэгээд ахиж ингэж үгүй ч чухалтай ганцаардъя гэсэн биш. Тийм айгүй бас нэг 20 жилийн дараах ярих юм бодох хэмжээний бас ганцаардъя энэ төргээд айгүй тэгэж усанд хөвтөж явахтаа шийдвэ. Тэгээ ганцаардлын өөрийн туршлагын тухай ном биччихгүй да миний нэ. Бараг харин бүр тэгтлээ би бүр ганцаардъя. Одоо энэнээсээ зүхтаах гад өөрийгөө хуурах гад ганцаардаагүй хүн шиг ингэж байж байхаа боли айгүй тийм юмд ягаал. Come on би тийм өстө come on би үнийг ингэж альвэ ахаад give me more би бүр үний чинь мэдрээд бүр би өстө тэгэл та гэж мэгцэн ийм юмд ингэж ороод тэгээд яасан ч маргааш нүгтөөс гайгүй болчихсон шүү дээ. Наа чинь яг чиний зүгээр тэгчил өссөн байсан. Мөчлөг юм биш үү, тийм? Мөчлөг нь ингээд явсараа зүгээр төөлдөө хөрөнгөтэй бүр тэрийг хүлэн зөвшөөрөөд бүр ингээд чавхаа болж хувираад тэгээ болчихсон юм биш үү? Ганцаардлын чавхаа. Тэгсэн чи харин болчихлээ. Тэгээд юу яагаад чавхаандаа л хурж явах хэрэгтэй юм биш үү? Тэгээ буцаа сэтгэл санаа манаа хүyen ч одоо хия бүтэя. Заяа минь хичээгээд байхад би минь хичээя мичээя тэрэг гэдэг дээр очиод гэж тэгээд айгүй юм гой мой одоо хавар болж байгаа юм чинь гадаа гарангуут ингээл хүмүүс амар гой ганган байна. Тэгэл айгүй олон ганган хүмүүстэй ойр ойрхон тааралдж जैन тэр бас миний сэтгэлийг үнэхээр сэргээж जैन. Энэ манай энэ одооны охтууд хөөгөөд чинь ямар ч гоё штэ. Ямар ч хөөрхөн юм. Тэгэл тэнд нэг амар гой болтойтой нэг охин явж явах юм. Нэг гой дулаан нэг хүмүүс бүгд яг тэгж байгаа шүү дээ. Амар сэтгэлийн сэргээл шүүгнээсээ гой хувцснуудаа гаргаад. Тийм. Тэгээд айгуу гой санагдлаа надад. Тэгэж мэгэж айгуу юу яалаа. Одоо бол айгуу тийм өдөр болгон л юм. Өөрийнхөө өөртөө таалагдсан өөртөө гой хөөрхөн сайхнараа баймаар санагдаж манагдаал. Бага. Тэгэхээр одоо энэ яг хавар ирж байна л гэсэн үг. Хавар ирлээ, хайр ирлээ. Чавхаа ирлээ. Тийм, чавхаа ирлээ. Одоо хайр нь одоо ирж яваа цаг би бол одоо ганцаардлын чавхаа биш. Хаврын хайрын чавхаа ирнэ.
Хайрын жугаач шиг. Once. Тиймэрхүү байна. Тиймэрхүү сонь сайхантай байна. Би тэгээд нөгөө нэг 4 сар дөнгөж гаргаад уг нь нааша цаашаа нэлээд хідэн газруудаар дамжаад явхаар юу ятсан байсан шүү дээ. Төлөвлөгөө зохиоцсон байсан. Тэгээд тэрийгээ бас жоохон өөрчлөлт оруулт юм билүү гэж бодоо. Тэгээ жоохон төхүүлж байгаа шийдээ да энэ гэсэн бодолтой. Миний Японы виз гарцсан. Тэгээд виз маань гарсан ч харин явах уу болох уу гэж мэгсэн тийм байдалтай байна. Тийм яаж ч магадгүй тэгээд явах юм бол угаасаа тэгээд сториноосоо мэдэгдгээс хойш тэгээд тиймэрхүү сонинтай. Өөр болохоор би шин төрлийн дасгал хөдөлгөөнийг өөртөө нээгээд. Тийм шүү дээ. Энэ подкастн дээр бас яг тэрийг гоё онцолж бас. Тийм. Тэр туршлага хуваалцъя гэж хоёлаа ярьсан тийм. Тийм та бүхэнд би одоо хуваалцахаар ирлээ. Тэгээд энэ нь юу вэ гэхлээр Pravilo гэдэг ийм дасгал хөдөлгөөний нэг төрлийн одоо нэг йога, жим энтер гэдэг шиг Pravilo гэдэг зүйл байгаа байхгүй юу? Харин өстө би чамаас удаага сонссон. Тийм би инхүш бид хоёр байжсэн чинь би бүр харин өстө never ever сонсоогүй зүйл байгаа байхгүй юу? Тэгээд Pravilo инхүштэй уулзаа суужсэн чинь манай Pravilo тэгсэн чинь инхүш над руу хамт суужснаа энэ нэг рилийг үзүүлсэн. Хөөе хоёлаа энд хамт явах уу? Монголд шинээр нэг юм төв нэгдсэн юм байлээ тий. Тийм байна. Энэ өнгөрсөн 100 нэгдсэн юм байна. Тэгээд энэ яад ингээд гэсэн чи энэ айгу гоё юм. Би нөгөө нэг юм зангарсан булчин тиймэрхүү юмнууд ингээд суулалдаг юм блог гаргадаг гэхгүй юу. Тэгэхээр нөө тэгэл та хоёлаа бас ойрд юм уу таньдаа яваагүй юм чинь. Тэгэл та гэтгсэн чинь. За тэгвэл хоёр хүний хар гэр бүртгүүлчихье гэд. Тэгээд би тэгэж бүртгүүлээд явах өдөр хүртлээ ер нь бол эргэж дахиад сонирхож нэрээ юу юм бол би чинь юунд явах гэж байгаа билээ. Эний тэрэч гээгүй заяа. Тэгэл яг явах өдрийнх нь юу яагаал тэгэл инхүштэй очиол тэгээд инхүш болохоор ерөнхийдөө бол мэддэг. Айгуу олон ингээд нөгөө нэг дагаад одоо энэ хаягийг бас Ахо Pravilo гэсэн юу байгаа. Instagram болон Facebook page аккаунт энэ байгаа. Тэгээд инхүш болохоор угаасаа мэдчихсэн юм байна. Тэгээд рил мэйлээ үздэг. Тэгээд инхүш бол айгүй ойлголттой очиод. Тэгээд би болохоор ингээд юунд ирж байгаагаа ч мэдэхгүй хүн явж орж байгаа байхгүй юу. Тэгээд надад бүр хөл гарнаас ч татдгийг нь бол мэдчихсэн биз дээ. Мэдж байгаагүй, мэдээгүй. Тийм үү? Тийм. Шууд татсан ч учиргүй хөл гарнаас ч татаад унсан уу? Тий, тэгээд мэдээж эхлээд ингээд амар гоёор ингээд мэдээж тайлбарлаж байгаа байхгүй энэ бол ийм зүйлээ гэд. Энэ бол ингээд аюулгүй. Яг яадаг юм гэдэг нь яг яадаг. За тэгэнгүүт за би одоо бүр яг зэгцтэй би бас нөө подкастаараа ярих гэж бодож ирсэн болохоор би гэхдээ анхааруулахад 2 удаа явсан болохоор би өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө ойлгосноор өөрийнхөө мэдэрснээр та бүхэн туршлагыг л хуваалцах гэж байгаа болохоос биш яг ийм юм байдаг тэгдэг ингэдэг гэсэн тийм юмыг бол би мэдэхгүй шүү бас тэгээд буруу зүруу ярих юм бол үгүй наадах чи ийм штэ гэд тийм одоо алтаа дутдаг сөрөг хүмүүсийг блог хийн шүү хааллаа. Тэгээд миний 2 удаа явсан л туршлага надад бүр сэтгэлд үнэхээр амар хүрсэн болохоор би энийг ингэж хуваалцаж байгаа шүү. За юу манайхаа. За тэгээд эн чинь ийм юм байна. Сонсоод вау гэж утсан. Тэгээ шууд наатаа шууд подкастн дээр яар гэсэн тий. Тэнгүүд энэ нь болохоор ингээ хүнд ингэж үзүүлэх 2 төрлийн нөлөө байна. Нэгдүг нь болохоор одоо ийм махан биеийн physically. Хоёр дахь нь болохоор mentally. За тэнгүүд эхлээд болохоор яг physically-г нь би тайлбарлая заяа өөрөө ойлгосноор. За тэнд яагаад ингээд татаад ингээд байгаа вэ гэхэлэр тэр нэг юм одоо тоног төхөөрөмж, жимийн тоног төхөөрөмж гэд байдаг шүү дээ. Одоо жишээ нь йоганд бол гудас байдаг те. Гудас янз бүрийн нэг юм блок юмнууд ингээл байдаг шүү дээ. Ер нь бол тасгал хөдөлгөөнийг ямар нэгэн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийж болдог шүү дээ. Тэнгүүд тэр энэ газрын болохоор юу вэ гэхэлэр намайг дөрвөн гэж мөчнөөс маань ижил урттай уяагаар тэрний доор ижил жинтэй одоо илсээр хүндрүүлэгчээр намайг ингэж газраас хүндэрүүлж байгаа байхгүй юу.
Тэнгүүд уг нь эн чинь бид нар бол яг өөрийнхөө биеинд бол юм ижил хэмжээтэй л байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ газраас хөндөрөгдөөд ингээд татангууд биеэ ингээд амар гой суллаад, хүзүүгээ суллаад, толгоогоо суллаад, бүх биеэ суллаад тэр яг зөвхөн тэр таталтынх нь юмд нь төвлөрөөд ингэхлээр хүний бие чинь ийм бидний арга яс чинь уг нь бол яг ингээд тэгшин байх хэвээр бол нөө өдөр тутмын амьдралын хэм маяг алхах, суух, одоо яах их юмнасаа болоод гажичдсан байна. Одоо тэгээ нэг тал руугаа хазааж мазах ч юм уу тий. Тийм хазаах, буруу суух, буруу явах, за бүр ингээд буруу тухгүй унтах ч юм уу тий. Одоо дэрмээр буруу дэрлэж унтаж мунтдгаас болоод бидний хүзүү мүзүү чи ингээд янз бүр болсон маш нуруу арга яс хөл тэнгүү тэрийг нөгөө нэг хүний бие одоо тэрийгэ зүв болгох гээд одоо эсвэл нөгөө нэг даралт өгөөд байгаа газраа ингэх гээд нөгөө тэр булчингуудаараа ивж ингэж өөрчлөөд байна л да. Тэнгүүд булчин зарим газартаа илүү хачаал аваад зарим газартаа сунаад ингээд чамаг ярьсан чи яг цэгсүүмар санагдчихлаа. Тийм. Бид ер нь бол ингээд маш их гажчихсан байдаг байгаа байхгүй юу? Тэнцвэрээ нөгөө нэг юм олж ингэж явах гад бие маань өөрөө гажсан ч гэсэн ингэ яваад идэг л байгаа байхгүй. Тэнгүүд яг ижилхэн уртаар яг ижилхэн жингээр тэгэж дөрүүн тишээгээ ингэж татхад уг нь бол дөрүүн тал дөрүүлэл өвдөх ёстой доо. Тэгэхэд яг нөгөө тэр гажалтаас болоод бидний биеийн урт богино болцсон тэр булчингуудаас болоод зарим одоо миний жишээ нь баруун гар ерөөсөө тийм татагдж байгаа мэдрэмж авахгүй байхад зүүн гар бүр яг л тасрах гэж байгаа юм шиг санагдана. Тийм. Одоо бас нөгөө баруун гараараа чи дандаа юм хийдэг болохоор баруун гар чи илүү хүчтэй юм л да тий. Тий одоо тэгдэг юм уу яадгийн ийдгийн одоо тийм юмнасаа болдог. Тэнгүүд энэ газрын багш нь өөрөө ингээд өөрөө угаасаа фитнес тренер байсан хүн юм бэлээ. Тэгээд энэ Провилогийнхаа бүр яг сургуульд нь яваад ингээд энэгээрээ ингээд сураад хичээллээд тэгээд миний анзаарснаар бас хүнд ингэж багшлахтаа айгүй юм нэг юм авьяастай дөртэй хүн байдэн штэ. Хүнд юм яг зааж ойлгуулж ингэхтэй бас тэрэндээ айгүй мундаг хүн байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө л анхны тэр таталт өгч байгаа тэр юу бүх юмнуудаас ингээд харангуутлаа миний бие дээр аль хаана нь ямар одоо даралт өгөх үү, ямар тасгал надад тохирох уу, энэ чинь ингээд дотроо маш олон тасгалын төрлөөттэй гэж байгаа байхгүй. Тэгээд нэг одоо ингээд татчихагаад баруун тишээгээ эргэдэг ч юм уу, эсвэл байж яснаа зүүн тишээгээ эргэдэг ч юм уу, хөлийн илүү сунгадаг ч юм уу, тэ одоо цээжин биеийг ингэж мушигдаг ч юм уу, одоо яадаг чинь янз бүрийн л тийм одоо техникүүд ашиглаад тасгалууд байгаа байхгүй. Тэгэхээр надад зөвхөн нөгөө нэг тохирох миний биений аль хэсэг нь ингээд хүн болгоны бие бүх өөр төрлөөр гажсан байгаа штэ. Хүн болгоны биеийн одоо энэ бүх булчингууд чинь миний одоо жишээ нь баруун гуй юм жоох юм чангарцсан байх юм бол өөр хин нэгний зүүн гуй чангарцсан байгаа. Бүгд юм өөр өөр болохоор яг тэр цагт яг тэр хүндэн тохирсон дасгалын одоо хийлэгт юм бэл. Тэгэхээр одоо тэрийг болохоор ингэдэм үү те эхлээд ингээд чамаг уйчаад арай нэг юм өөр юу шиг сонсогдох юм. Чамаа ингээд усаар уйчаад тэгэнгүүтээ яг чиний аль хэсэг нь чанга байгаа чамд яг ямар тасгал хэрэгтэй байгааг нь яаж мэдэх вэ? Одоо тэгэл нөгөө ярилцж байгаа аахгүй юу? Миний энд ингээ хүн угаасаа өвдөхөөрөө хилдэм байлээ. Миний энд өвдөөд байна ч юм уу те. Тэнгүү за одоо ингээд би ингээд төвчээд иж болохгүй мэн те. Яг хүн төвчин. Гэхдээ тэр төвчээр тэнд бол дуусна. Хүн төвчөж бол болно шүү дээ. Бид нар угаасаа ингээд өдөр болгон ямар нэгэн зүйлийг төвчж байгаа. Тэнд тэр өвдөлтийг төвчөж болно. Тэгээ төвчөөгөө царайлаад бүр ингээд шүд зуугаад ингээд төвчөж болно л доо. Гэхдээ тэнд бол ер нь бол бүх юмны хязгаар тэнд ер нь бол дуусгал юм байлээ. Миний мэдрэснээр бодит төрхөөрөө гарч ирэх юм шүү. Тийм үнэхээр маш бодит төрхөөрөө л тэнд ингээд байна. Тэгээ миний энд ингээд байна. Миний энд ингээд час хийгээд байна ч юм уу те. Тэгэнгүүт за хойлоо одоо жишээ нь ингээд баруун тишээгээ ингээ эргээд үзьгингүүт одоо нэг хажуултаад газар хөвтдөн штэ. Одоо хажуу талаараа тэрэн шиг агаар дээр тийм байдалд очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо миний нөгөө баруун тал руугаа харахад, зүүн тал руугаа харахад аль талд нь илүү даралт өгөөд байна гэдгийг чинь тэр багш ингээд олоод мэдчихэж л байгаа байхгүй юу? Тэгээ би бас дуугаа авахгүй хэлнэ штэ. Ингэсэн чинь энд ингэж чинь миний хөлнөө яг тэнд өвдөөд байна ч юм уу те. Тэр мэр бүх юмнуудыг ягаад тэрнээс гадна
Харин би амар сайн багш үлээ гэдэг байгаа чи юу ингээд бид нэр эхлээд нөгөө Правилогоо танилцуулаад ингээд юм яраад тэр чин кофе юу цай уугаад ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхээр нэг айгуу сайн хүн уншдаг хүн байгаа байхгүй бас. Миний юм характер, миний одоо хөдөлгөөн хийж байгаа нэг юм байдал, body language ингээд бүх юмнууд, биеийн хэлэмж, иймэрхүү юмнуудыг ингээд харцчаад тэгээд эхний дасгалын дараа надад тэгсэн байхгүй. Чиний булчин ер нь бол өдөр тутамдаа байнгын шахуу чангалж бие чангалж явд юм байна. Одоо нэг юм байнга одоо нэг юм одоо байлдаа хэлэн байдалд байгаа юм шиг. Fight or flight модон дээр явдаг. Тийм модон дээр ингээ явдаг болохоор одоо өнөөдөр чамд хөнгөн ингээд одоо тайвшрах одоо яах их юу яхахлаар булчин чин хангалттай ачаал авахгүй байна. Ийм одоо байнгын ингэдэг ийм булчин жоохон ядраачаар амардаг гинэ. Жоохон тэнгууд одоо жишээ нь би йог энтерт явахаар надаа нэг л би одоо жишээ нь йог энтерт явахаар нэг л болдгоо байхгүй юу? Халуун йог бол болдог. Жоохон тунан нэмэгдчихэр болдог. Тенс болоод идэх шалтгаан надад бас тэрэн дээр ирж байгаа тэр эрчим одоо тасгалын эрчим баа штэ. Тэр тенсний ирж байгаа эрчим нь миний биеинд одоо тохирдог болохоор миний бие амар гой сулраад хөнгөрдөг. Тэнгүү тэр эрчим боксих надад арай чангаддаг байхгүй. Би одоо чинь бокст явдаг байсан штэ нэг хэд удаа. Тэнгүүд би нэг цаг 30 минут, нэг цаг, 2 цаг тэр бокст ингээд явангууд миний бие бүр ингээд хит эрчим авангуутлаа би өдөржингөө унтдаг ч юм уу. Тэгэхээр тэнд чинь одоо энэ эрчмийг тэр тухайн хүнд нь тааруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг одоо тэр багшил мэдж. Тэр багшил тэнд харж мэдж шийдэж байгаа байхгүй. Чи угаасаа өдөр тутамдаа бие ингэж чангалж ингэж булчингаа чангалж явдаг болохоор чиний булчин суллахын тулд булчингийн чин ядрах хэрэгтэй юм байна. Тэгээд бүр ингэж нөгөө нэг амир юм одоо савлттай за гар хөл хоёроо ингэж зөрүүлж ингэж нийлүүлээд ингээ үздээч гэх юм уу. Тэнгүүд нэрнгээсээ миний булчин тэнд бүр ингээд амраад миний нойр хүрээд би таавшраад амар гоё ууж амьсгал авмаар санагтаа. Би өстө очоод тэрэнд явж үзмээр байгаа. Тийм. Би бол үнэхээр энийг бол хүн үзчих хэрэгтэй байна гэж бодсон. Тэнгүүд эн чинь нөгөө нэг хүний биеийн тэр булчин шүрмөс хаана яаж зангарсан байна. Энэ хүн өдөр тутамдаа ер нь одоо ямар хөдөлгөөнтэй юм хүн байна. Инээ тэрэ гэдэг бүх юмнуудыг яагаад одоо нурууны хазаалт мөрөлт те тэр булчингуудынхаа зангирал интересээ болоод бид нар арга ясныхаа байрлалуудыг ингээд эвдчихдээ юм байна шүү дээ ер нь бол. Одоо байнга ингэж бүхтээж ингэж явдаг хүн тэрэндээ тохируулаад одоо нэг арга ясна арай жоохон өөрчлөгдөд ингээд нөгөө ясч ингээд үеинүүдтэй болохоор ингээд нэг юм сонин өөрөөсдийнхөө тэр одоо булчингийн зангирал мангиралтай таарад юм сонин гажснараа ингээд зүгээр юм шиг яваад чаддаг юм хүмүүс хүн байгаа байхгүй угаасаа хүн болгоно л тийм байгаа. Тэнгүү тэнд ингээд очихлаар яг аль хэсэг дээр сонин өвдөд байна аль хэсэг дээр ингээд чилцсэн байна эний тэрэ гэдэг бол ерөөсөө айгу тодорхой болно. Тэгээд бүр яг энэнд одоо тэр сарынх нь юугийн ч юм аваад 7 хоногт 2 удаа яг ингээд яг энийг дасгал хөдөлгөөн болгоод ингэх юм бол хүн өөрийнхөө одоо тэр нуруу мурууныхаа суулт далилт одоо юу эдийн булчингийнхаа одоо нэг зүв буруу хөгцсөн юмнуудыг ингэж юу яаж болохоор байгаа байхгүй юу засаж болохоор байгаа байхгүй юу яг энийг одоо зөвхөн дасгал гэсэн утгаараа яг нөгөө булчингаа байнга хичээлэх юм бол угаасаа тэр засагдахаар юм бэл. Тэгээд нөгөө нэг энэ газар чинь ингээ хүн болгонд яг тэр цагт нь яг тэр моментт нь таарсан дасгалын тэр хүнтэйгээ одоо би бинийг ойлголцож ингэж хийдэг болохоор одоо ийм нийтлэг хөтөлбөр гэсэн юм гаргаж болтгоо гинэ угаасаа. Уус болохооргүй ч юм бэлээ. Одоо бид нэр одоо ийм хичээлийн туршид ийм үзнэ гэсэн тийм юм гаргаж болохооргүй юм бэлээ. Ягаад гэвэл хүн болгон өөр болохоор. Хүн болгоны асуудал өөр болохоор. Тэгэхээр яг л тэр багшийн чадвар маш чухал юм байна тий. Тэгээд дараагийнх нь юу вэ гэхлээр ментал эд шууд нөлөөлж илнэ. Би ч одоо бас муугүй бүтэн жил сэтгэл заслын эмчтэй байгаа хүн штэ. Тэнгүүд угаасаа би дараа нь нөгөө нэг энэ правилод явсныхаа дараа нөгөө пэйж ухаж эхэлж байгаа байхгүй юу?
За эзэн чинь Юунд яагаад явчих вэ? ингэж гайхамшигтай санагдаад байгаа билээ гэд. Тэгсэн чинь нөгөө анхны хичээлээр та юуг мэдрэх боломжтой вэ гэсэн нэг пост байсан. Тэрэн дээр та өөрийнхөө биеийн болон сэтгэлийн одоо ямар төвшөнд байгаа вэ гэсэн тэр чадамжуудыг та харж болно гэсэн байсан байхгүй. Тэгээд надаа бас хэлсэн одоо бид нэр ярилцаад суухад бүрдэн гэж орсон юм нь юу вэ гэхээр тэнд чинь угаасаа ингээд гар хөлнөөсөө ингээд татуулаад байхаар өвдөж байгаа штэ. Мэдээж гэхдээ ингээд бүр ингээд эрүү одоо юунд орж байгаа юм шиг те тамлалд орж байгаа юм шиг хэмжээний мэдээж. Гэхдээ тэр зураг мураг видео мэдээс нь харахаар яг нэг юм бас эрүү шүлтэрхүү харагдд юм билээ. Надаа бол ерөөсөө тийг санагдаагүй. Одоо тэнгуут зургийг харахаар тий, надад бол ерөөс тийг санагдаагүй. Одоо нөгөө нэг зарим хүмүүс ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Нөгөө дээр үед чи Монголын юм нөгөө нэг юм түүхнээ 9 эрүүгээд ирэнгүүтлээ нөгөө нэг дөрөв талаас нь татсаар байгаа таслаад алж малчдаг бас нэг юм түүхэн уламжлалтай арт түмэн болохоор зарим хүмүүс амар цэрвдэг гэж байгаа байхгүй юу? Энд ч одоо ингээд гээд. Аха, эсвэл зарим хүмүүс соёл маялаас болоод айгу цэрвдэг гэж байгаа. А зарим хүмүүс бол энийг бол би бас Instagram-ийнхаа story reply-аас маш олныг авсан. BDSM юм уу гэж маш олон хүнээс асуусан байгаа. Райн бас тэгээд байсан. Тэр нэг юм үзсэн байна үзүүлсэн чи юу гэж энэ. Надад болохоор ерөөсөө нөгөө нэг эсвэл би анхны нөгөө нэг ямар ч юм төсөөлөлгүй очоод шууд өөр дээрээ мэдэрсэн болохоор надад бол ийм юм уу тийм юм уу гэж юм бодогч надад ийм цаг гараагүй. Тэр нь бас ер нь миний хувьд бол яг болсон. Тэгэхээр би яг энийг та нарт ярих нь зөв үү? Ингээд ер нь байлээ доо. Ачиж цаваа. Өөрөөсөө шууд очиж үзнэ үү? Та нар ингээд надад сонсохгүй шууд очисон дээр юм биш үү? Тэгсэн чинь бүгдээрээ дотор BDSM гэд очицсан. Тий, хамгийн сүүлийн үгээр нь төсөөлөд очисон уу? За тэр маазрах яах вэ? Тэнгүүд одоо амар сонин заяа. Одоо яг юм менталын талаас нь сэтгэл зүйн талаас нь яри. Тэнгүүд хүн угаасаа бүх хүн юмнаас цочхороо айхаараа бие хураадаг те. Тэрэн шиг одоо бас яг ийм энэ нөгөө нэг артлын хуянчин бас айгүй стрессний гаралтай гэдэг байхгүй юу? Тийм те байнгын ингээд чангалсаар байгаа. За тэрнээс гадна бас нөгөө нэг суугаа ажил мэжлээс болоод хуянтах юм бол зөрүүлээд стресстэй. Бид нар чинь ингээд бие өвдөх юм бол сэтгэл өвддөг, сэтгэл өвдөх юм бол бие өвддөг гэсэн ийм мөнхийн тойрог дотор амьдарч байгаа шүү дээ. Магадгүй би нөгөө байнгын бие чангалаад яваад идгийн шалтгаан энэ нөгөө нэг төгшөөр гутрал эндээ тэрэгтэй ч холбоотой байж магадгүй. Байнгын нөгөө бэлэн байдалд айдас аюултанд байгаа юм шигээр өөрийнхөө ийм биеийг ингэж нөгөө сэтгэл зүрхээрээ сэтгэл зүгээрээ ингэж удирдах явдаг байж болцсохгүй байгаа байхгүй юу? За тиймгүүд тэнд миний хамгийн ихний өдөр менталд яаж нөлөөлсөн бэ гэхлээр яг би ийм сонин сканд жаа юм шиг санагдсан. Би яг тэнд ингээд одоо жишээ манай инхүүш бол ингээд надаас тис өөр хүн байхгүй юу? Инхүүш бол ингээд урсгал ус шиг маш ийм одоо угаасаа ч олон жил бясалгал хийсэн, цагаан хоол иддэг. За тэгээд йогоор хичээлдэг. Угаасаа л ийм уян налдархай урсгал ус шиг тэгээд ингээ бие сул тавих, амьсгал дээрээ төвлөрөөх энэ төр гэдэг юм бол инхүүшийн баг өдөр тутмынх нь магадгүй дадал нь баг. Тэгэхээр инхүүш надаас төрүүлээд нуудаг дасгал хийгээд би инхүүшийн хийж байгааг ин эхлээд харж суусан байхгүй. Тэнгүүд инхүүшийг харгахангууд үнэхээр тэнд ийм уян налдархай ус мэт байгаа байхгүй юу? Урсгал ус шиг урсаад ингээл эргэж мэрэгж байгаа нь бүр ингээл агаар тэр бүр бүжиглээд байгаа юм уу? Бүр үнэхээр бүжиглээд би бүр вау ямар амар уян тэгээ юм амар смут нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөн лөө бүр ингээд үнэхээр нэг юм зөөлөн байгаа юм өсөлтөө хүмүүс байдаг та. Тийм шилжилтүүд манай инхүүш ус амар гоё бүжиглдэг байхгүй угаасаа. Угаасаа цаачин. Тэгээд ёг мог урсгал ус юм байна. Ингээд тийм шал өөр байгаа байхгүй юм. Нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөн лөө шилжиж мэлжиж байгаа нь угаасаа л манай хүний зан аран шин бас тийм айгүй тийм уйхан зөөлөн тэгсэн мөртлөө айгүй юм өөдрөг байнгын юм сайн сайханд юм яаж идэг хүн шүү дээ. Нүд мүд нь байнгын юм. Хүн ер нь яг тийм байд юм байна. Тэ бодоодсэн чинь яг тэр зан характер нь яг бие авч явж байгаа байдал эднэр бүр яг байд юм шүү. Одоо ингэ бодоход манай Ноби бас тийм тий.
тий. Бас нэг цаа чинь урсгал ус шиг. Тэгээ амар юм уян айгуу гоё бүжгэлдэг нэг тийм амар Монголдтэй. Тий. Чи яг хоёр бол так туг шүү дээ. Хоёр бол тий так туг. Тэгээ байнга нэг юм ер нь бас нэг тийм юм гурцаа. Тэгэхээр яг би тэнд одоо жишээ нь яг physically одоо биеинд ингээл нэг за миний булчин энэ булчин ивүүтсэн байгаа юм байна да. Энэ хавтаа би амар юм одоо нэг юм хөрчсөн байгаа юм байна да гэдгийг ингэж мэдэрж байгаагийнхаа шууд давхар шууд ментал юмнууд орж ирж байгаа байхгүй. Би юмд яаж ханддгаа асуудлыг яаж шийддгээ тэнд зүгээр ингээд өөрийгөө харчиж байгаа байхгүй. Толинд харж байгаа юм шиг л байна. Яг толинд харж байгаа юм шиг. Одоо тэнд манай найз урсгал ус шиг хөдөлгөөнөөс хөдөлгөөн рүү маш гоё смутер шилжиж хахад би тэнд баруун иргэдэ гэхэд шууд иргэж шít. Түг таг гэл бүрстэ пам түс тас гэл ингэж байгаа байхгүй юу. Тэнгөө за жоохон зөөлөн хоёлаа энийг ингээд мэдрээд те амьсгал дээрээ төвлөрөөд би чинь ингээ яаж хөдөлмөр байгаагаар хөдлөөд энэ төр гингүүт би дотроо бодож шít. Миний би яаж хөдөлмөр байгаа яг энд хамаатай байлуу баруун иргэл гэсэн бидтэй тэгээ би баруун иргэж гин гэсэн ийм эхний өдөр тэгж байгаа байхгүй юу. Тэнгүүтлээ шууд үргэлжлүүлээд амьдралдаа гаргаж исэн том шийдвэрүүд пак гэж санагдаж байгаа байхгүй. Йоо бүр ямар амар сонин заяа. Бүр өмнөх амьдралаа бүр эргцүүлэн бодож мотцсон байж. Бүр амар сонин. Надад бүр ингээ амар сонин итгмээргүй ингээд энэ яг юу олчвоо сая гэмээр санагдсан. Чамд бүр амар нөлөөлж тий. Надад бүр амар нөлөөлсөн. Тэгээ би чинь ингээд сэтгэл зүйн байдлаа нэгсэндөө тэнд нэг жил би сэтгэл заслын эмчтэй байсныгаа арай нэг өөр төрлөөр энэ маш үр дүнтэй байсан байна гэдгийг дахин баталж байгаа байхгүй. Би үнэхээр жилийн өмнө энд очисон бол би тэнд ингэнтэл уйлж байгаа. Би бол тэрийг мэднэ. Бүр мэдчихээн. Тэгээд миний хамгийн ихний асуусан асуулт нэг яриал правило гэдэг бол ийм хүний биед ингэж нөлөөлж болно. Энд ирээд хүмүүс сэтгэл зүйн ийм асуудлуудтайгаа нүүр тулдаг. Энэ бол ингээд тасгал хөдөлгөөнөөс гадна бясалгал одоо ийм терапи ийм зүйлүүд ингээд нэг дор ингэж байдаг. Тэгээд энд одоо хүмүүс ийм шалтгаанаар бас ингээд ирдэг. Нэг ирсэн хүн ийм шалтгаанаар үлддэг. Энтэр гэж бид нэр ингээд ярьсан чинь миний хамгийн түрүүнд багшаа юм асуух уу? Асууж болохоо заа гэж. Энд хүн уйлдгүй гэсэн. Тэгсэн чинь уйлнаа гэсэн. Хүн ер нь яг ингээд би нэг юм би бие ингэж хөдлөгдөг гэдэг чинь би юмд ингэж ханддаг штэ угаасаа эн чинь би штэ энтер гэсэн юм бодонгуутлаа шууд өөрийнхөө гаргаж ирсэн шийдвэрүүдийг эргэж харж байгаа байхгүй юу. Тэгээд тэнд хэрвээ би одоо эн чинь жилийн дараа би ингээд амар байгаа очихос жоохон шууд ийм сэтгэл санааныхаа зүйлтэй нэрнгээсээ шууд тэнд нүүр заяахав мэдээж юм төвчдөг хүн бол төвчж агаад тэр төвчээр тэнд бол дуусгал юм бэл. Тэгээд энэ рүү явахгүй гээд байгаа хүмүүсийг шууд тийш явж хайчих юм шүү. Тийм надад бас тэгээд санагдсан. Одоо нэг уулын орой руу гарах түмэн зам байгаа штэ. Тэрний бас нэг яг ийм менталын асуудлаа тийм шийдвэл тэр бас нэг хэлбэр байж байна. Зарим хүмүүс ч нөгөө сэтгэл зүйчдэр очихоос айдаг тий. Нэг эсвэл дургүй байдаг тий. Арга бишээ гэдэг дээ шүү. Тэгэнгүүт яг өөр аргаар туршиж үзэж болох юм шүү. Энэ бас яг үнэхээр нэг арга. Тийм байна. Хөөе хайлаа зүр ярьж илүү гинт нэг юм амарсан дежаву болчихлоо. Дежаву. Тий. Тэгээд байнгын ярьдаг болов. Би бол одоо жишээ нэг юм ярьж, гадагшлуулж, ингэж би юмыг ингэж давдаг болохоор яг ийм терапи сэтгэл заслын эмч надад үнэхээр тохирсон байхгүй. Гэтэл яг энэ арга байдал тохирохгүй. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийнгээ сэтгэл санааныхаа асуудлыг бас шийдъя гэд явж байгаа хүнд бол энэ бол үнэхээр амар гоё сонголттой байна. Тийм зарим хүмүүс бол бүр амар хурцаар шууд нэг ийм экстрим спорт руу явж ордог штеп. Эсвэл маш их гүүж ингэж нэг асуудлаа шийддэг хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл шууд амар жимээр хичээллээд бие мия бүрстэ нэр тав болгож өөр мөр болгож малгасноо бас давхар хүн чинь ингээд нэг менталны асуудлаа шийдсэн байдаг шүү дээ. Эсвэл амар ийм аюултай адреналин нэг амар мэдэрч ингэж юуаж менталны асуудлаа шийддэг хүмүүс байна. Тэгэхээр яг энэ бол бие хөдөлгөөд тэгээ давхар менталны асуудлуудтайгаа өөрөө ч мдээгүй юмтайгаа хэрвээ нүүр тулаа гэх юм бол энэ үнэхээр гоё арга. Тийм байна.
Би бол жилийн өмнө хэрвээ очисон бол би нэрээ тэнд үнэхээр уйлж байгаа. Би уйлах юм бэлээ. За тэгээ эхний өдөр ингэвэ. Тийм эхний өдөр иймэрхүү байдалтай өнгөрөөд би бүр амар их юм бодсон. Тэгснээ ингээд нөгөө нэг юм өөрөө амар юм тас няс шулуун нэг юм таг хүн байгаа штэ. Тэгээд тэрийгээ ерөнхийдөө мэддэг хэрнээ тэнд би очиод дахиад бүр ингээд нүүр тулгаад харчиж байгаа штт. Харчиж байгаа тэгснээ нөгөө нэлцаасан гуйлах чинь байх хүсэл мөрөөдөлтэй байгаад байгаа. Тэгээд ингээд жоохон тэрэн дээр нөгөө дахиад миний зөрчил ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Би ингээд илүү ийм одоо ийм уян, ийм налархай, зөөлөн, ийм хүн болох тэрийг маань ингэж дэмжих ийм юмд би явах хэрэгтэй болов. Энэ ингээд би яг яах хэрэгтэй бол энэ төр гэсэн юмд би бас нэг хэд хоног бодсон. Тэгснээ яг ажлаа тарчаад нөгөө орой ажилдаг үе эхэлсэн байсан. Тэгээ ажлаа тарчаад нөгөө нэг гэрийн ойрхон таксинаас буучаад гэрлөө алхсан чинь цас ороод тэгээд яг гэрийн гадаа би ингээд цас ингэж хараад дээш хараад ингээд хар ингээд тэнгэрлөө лимонсын дуу санагтаад зогсож байгаа байхгүй юу. Тэгснээ хүүе тя чи өөрийгөө би яг тэр үед юу гэж бодсон гэж чи өөрөөсөө өөр хүнийг аимшигтайгаар хайрлаж чи чаддаг штэ. Чи чадсан штэ. Чи ингээд тэр хүнийг ямар ч муухай байсан муухай зангийг харчаад за ийм муухай ч гэсэн би хайртай штэ гэж би үнэхээр бодож ирсэн. Надаа нэггүй тохиолдол байдаг байхгүй юу? Айгүй олон тохиолдол байдаг. Чи хүнийг өөрөөсөө өөр хүнийг тэр муухайтай, сайхантай, бүх юмтай би хайртай штэ гэжсэн юм чинь чи яагаад өөрийгөө ингэж байгаа? Чи тэгэл зарим юмд ив хавгүй, зарим юмд хитрхи хурдан хөдөлтөг. Энэ нь ингээд бүх талаараа штэ. Чи шүү дээ. Тий. Тэгээ эн чинь л ингээл яаштэй. Тэгэл ингээл энэнтэйгээ чи энийг ингээл өөрчлөхгөөд яг ингээ яах гээд байгаа вүлээ. Тэгээд энэ бүх юмтайгаа л ингээл чи тэгээ энэ бүх юм чинь л чамайг бий болгодог. Эн чинь ингээд зарим хүнд ингээл ив хавгүй, чанга заримдаа ингээл амар инээсэн эсвэл орилож ярьсан ингээл хүн харахад ийм дүр эсгээд байгаа юм шиг заримдаа айгүй юм намуухан болцсон заримдаа болохоор бүр ингээд нөгөө нэг гал масцсан гэсэн явж мавж идэг те энэ ингээл бүгдээрээ л нийлээл чийштэй тэгээд чи хүнийг өөрөөсөө өөр хүнийг чи тэгэж хайрлаж чадсан байж яагаад чи өөрийгөө хайрлаж болохгүй юм бэ? Тийм тэгэнгүүт чамаг яг энэ бүх байгаагаар чинь хайрлах хүн байх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхгүй бол ингээл чамаг чи яагаад уян налархаж болдгүй ингээл байнга тэгээд идэг хүнтэй болоод хэцүү үстэй. Тэгэл би чи юм амар юм туйлын байж тээ тий заримдаа бол ингээл амар юм эмэгтэйлгэн барьж дийлхэ болцсон үе надаа ингээл байна. Заримдаа болохоор ингээл айгүй бүдүүн баарг үе надаа байна. Тэгэл даваа эн чи ингээл биштэй тэгээ тийм юм чин тя өөрөө өөрийгөө хайрлаа өөрөө өөрийгөө хайрлна гэдэг чинь энэ юм штэ. Тэгээ хоёлаа энэ жил ингэхгүй байхаар шийдсэн болохоор одоо ингээд өөрийгөө дутуу юм шиг ингэж мэдрэхэ болоо гэд ингээд өөртөө гадаа цасанд ярьж. Миний броч нь яриаг үйдэн өдрөөсөө боо юм болчихсон л байж идэг хүн дээ. Энд чинь бас биш дээ. Тий. Тэгэл сүүл Фравелод нэг удаа явсны дараа чи ийм байсан гэл надад ярьсан штэ. Аха. Тэгсэн чи хоёр дахь удаа явсан чи бас боо юм болцсон байж идэг шүү. Гүгүү эн чинь эхний удааны илэрч байхгүй юу? Оо тийм үү. Хоёр дахь би саяхан явсан өчигдөр л явсан. Тэгээд эхний удаанаас би угаасаа энийг албаар ингэж нөгөө сард нэг удаа гэх болгож байгаа байхгүй юу? Нөгөө юм чеклэх дахин өөрийнхөө сэтгэл зүг ямар байгааг тэрнээс гадна ингээд сануулах тэгээд нөгөө нэг одоо энэ хуйн инээ тэр юмнуудаа ингээд учрыг нь олох яг би энэ хажуугаар яг юм тогтмол хийдэг тасгал хөдөлгөөн хийн гэд мэдээ зорьсон байгаа. Гэхдээ би ингээд Правилод бол сард нэг удаа явж гинэ гэж шийдсэн байгаа байхгүй. Ягаад гэвэл би бас өөрийнхөө эмчтэр явж байгаа болохоор одоо надаа яг нэг амар нөгөө нэг юм улаан гэрэл хасаад байгаа тулхамдсан сэтгэл зүйн асуудал харцангуй гайг болцсон. Харцангуй одоо жишээ нь би ингээд цас руу харж ингэж дээшээ хар зогсож байгаад өөрийгөө хайрлахыг шийдчих чаддаг болцсон болохоор. Тийм болохоор сар ямартай ч нэг удаа явъя гэд. Тэгээд тийм болцсон болохоор тэгээд эхний удаанаас гарсан надаа ийм сэтгэл зүйн ийм юу бол yes өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд тэг өөрийгөө хайрлаад тэгээд урагшлах юм байна тя гэдэг юмыг олж мэдчихэж байгаа байхгүй юу?
За тэнгууд хоёр дахь удаа болохоор яасан бэ гэхлээр би нөгөө нэг яг миний энэ нөгөө хуян бүр ингээд амар болоод байна. Инээс болоод миний бүр ингээд хүзүү богино ингэж харагтаад байна. Тэгээ би байнга ингэж нөгөө нэг энэ дал мөр амар тухгүй энэ надаа бүр ингээд амар хэцүү байна гэж мэгээд багштай ярьсан. Тэгээд гэсэн чи заа тэгвэл хуйлаа энэ дээд яг энэ нөгөө нэг энэ далны чинь юу энэ хави чинь булчингуудыг суллах, татах, тэ сонголт ингэж өгөх тийм дасгалууд хийгээд тэгээд тэр дасгалууд нөгөө нэг би өмнө нь нэг удаа очсон болохоор тэр багш одоо ерөнхийдөө миний зан характер би ерөнхий байдал, миний булчингууд яаж ажилтгав, миний булчингууд яавал happy байдгүй, яавал тэр happy байсныхаа дараа айгуу гоё амардаг вэ гэдгийг мэддэг болсон гэсэн үг шүү дээ. Өмнөх туршлага мэдээж санаж байгаа шүү дээ тэр хүн те. Тийм болохоор бид хоёр шууд тасгал руугаа ороод амар гоё ингээд миний ингээд хүзүү мүзүү яг энэ дал хэсэг үнэхээр гоё амарсан. Бүр ингээд тэнгэр цэлмж юм шиг санагдсан. Амар гоё санагдаад тэгээд байж байгаа хамгийн сүүлээр илүү физикал юм дээр төвлөрсөн юм шүү. Тийм. Тэгээд би нөгөө нэг нэгтгэхээсээ ингээд улбаалж бодсон бодлуудаа бас бид хоёр айгүйх ярьсан. Тэгээд тэгээд айгүй юм ер нь бол айгүй юм санаа нэгдэж юм ярих хүн олцсондоо бас айгүй баярлж байгаа байхгүй нэг тийм газар тийм одоо community тийм хүмүүсийг ингэж олоод тэнд ингээд одоо хүн нөгөө дахиад нөгөө нэг хуваалцах хүлээн зөвшөөрөх хэрэгцээ байхгүй юу. Тэнгүүд одоо ингээд би сэтгэл зүйн асуудлаа яаж шийдсэн тухайгаа сэтгэл зүйн асуудлаа шийдэж байгаа найзтайгаа ярих юм бол амар ойлголцдог штэ. Тийм юм даван тулаад би ингэж гарч ирсэн. Одоо нэг гутарж байгаа хүмүүсийг ойлгодог гэдэг шиг тэнд бас дахиад нөгөө нэг би сэтгэл зүйн асуудлаа яаж шийдээд өнөөдөр энэ хэмжээнд хүрэх гэж би хэдэн литр нулимс унгаагаад яаж тэр хэцүү юмнаас гарсан бэ гэдгийг маань ойлгох юм бэлэн community тэнд байгаа байхгүй. Тэнгүүт надад тэнд очиж энийгээ ингээд ярилцаад амьдралыг би ингэж боддог штэ. Гэхдээ би ийм юм туулаад би ингэж гарсан гэдгээ ингэж хуваалцахлаар амар гоё юм ойлгогдож байгаа. Хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмж авдаг. Тэгээ буцаагаад би тэнд нөгөө хүмүүсээ ингэж яагаад би ганцаараа биш штэ. Яг л хүн бол яг л нөгөө нэг мэдрэмжүүд хэрэгцээнүүдээ тэндээс ингээд ямар азарт зэрэг олоод очив уу тийм ихүүштэй баярлаа. Тэгээд хоёр дахь өдрөө одоо хоёр дахь явалтандаа гэх юм уу хамгийн сүүлийн нөгөө нэг энэ миний нөгөө нэг энэ одоо яг л энэ хүзүү тэгээд энэ далны голын энэ амар зангирсан энэ юм уу ингэж нөгөө сунгах тийм нөгөө нэг дасгалын одоо позонд орцсон. Тэгээд ингээд амьсгал дээрээ төвлөрөөд ингээд амар гой сунж байгаа аахгүй бүр ингээд биеэ сул тавиад тэнд бүр ингээд ямар ч булчингаа чангалах шаардлагагүй бүр ингээд татах хүчинд найдаад ингээд биеэ сул тавьчихгууд угаас амар гой амраад тэгээ байжсэн чинь би нэг юмыг анзаарсан заяа. Би бүр ингээд өмнө нь би тэрийг өдөр тутам дааж боддгоо ер нь бол тэгэж тэрийг нэг юм сүртэйгээр боддгоо байсан миний нэг гомдол. Одоо яг юуг нь хэлээд яах вэ? Эзэн нэртэй нь хэлээд яах вэ? Чи гэхдээ ч бараг ер нь мэдж байгаа байх. Нэг гомдол бүр ингээд зурс хийж орж ирээд ёо намайг тэгээд хат яадیں۔ Тэр одоо яасан гэж намайг тэгж аа гэж бодсон заяа. За уцаа подкаст бичиж хэлээрээ. Тэгсэн чинь ингээд амар сонин ингээд бүх би суларцсан би тэнд одоо ингээд нөгөө нэг одоо ямар ч юм юугүй байгаа хүн штэ одоо тулах цэггүй байгаа хүн штэ тэгсэн чинь шууд амар гоё профилог нь тодорхойлдог штэ тулах цэггүй ингээд юмд ингээд найдаад ингээд үлдэхгүй зүгээр ингээд жингүүдэд байж байгаа ч юм амар vulnerable гэдэг юм тий яа тэнгүүд яг ингээ зүгээр дасгалаа хийгээд бие хэрхэн гоё сунж миний хуян хэрхэн гоё тарж байгааг ингээ таашаацсан яа гоё байна да гэсэн байжсэн чинь шууд тийм одоо нэг юм гомдол уур хоёр давхцаж орж ирээд тэгсэн чинь амар сони юм анзаарсан чинь шууд тийм бодол ороод ирсэн чинь миний бие ингээд энэ тэндээ татвас хийж идэ заяа өөрийн мэдлгүй би ингээ гар мараа тийм гар мараа бүр ингээд татвас хийгээ толгой молгой хажуу тийш юм бишээ юм сонин нэг юм татаад идэх хүмүүс байдэн штэ би бүр яг тэгж байгаа байхгүй тэгсэн чинь багш тэрэг анзаарснаа за хоёлаа амьсгал дээрээ төвлөрье
Гээд тэгээ би амьсгалаа хажууд ингээ амар гоё амьсгал аваад гаргаад ингэж хажууд надад туслаа тэгж өгч байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээ дуурайгаад ингээ амьсгалаа аваад гаргаад ингэсэн чинь би бүр хамаг би чангалцсан юм чи. Тэгээд буцаагаад ингээ суллаад тэгээд яг амьсгал дээрээ ямар сонин эвгүй юм анзаарчваа гэдгээ ингээ бодоод тэгээд буцаад заах уу энийг дараа бодъё гэж бодоод зөвхөн амьсгал дээрээ ингээ төвлөрөө ясан чи би ингээ урагшаа хоошоо ингээ найгаад байгаа юм шиг надаа ингээ санагтаад бүүэлэгдээ идэж байгаа юм шиг заяа. Нэг сонин нэг юм жингүүдээд тэгээ бүр яг ингээ би ингээ нааша цаашаа ганхаж ингээ хөдлөөд байгаа юм шиг санагтаад тэгээ би бүр нүдээ нээгээд ингээ намайг хөдлөхөд байгаа болов уу гэж бодсон. Тэгсэн чинь би зүгээр яг байрандаа л байгаа байхгүй үгүй. Тэгээ буцаага ингээ нүдээ анаад яг тэр ингээд яг тэр амьсгал дээрээ яг тэр одоодоо ингээд яг тэнд ингээд байсан чинь би бүр ингээд жингүүдээ нааша цаашаа ганхаад бүүэлэгдэж байгаа юм шиг санагдаад бүр бясалгалын төлөвт орсон юм шүү. Тийм нэг юм сон транс гэдэг шиг юмд орчиж байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгээд нөгөө тэгээд юу одоо тэгээд нөгөө амар стресстэй хүмүүс ч угаасаа нүд мүд нь ингээд татаж матаад байдаг үстэй. Булчна ингээд нэг юм байн л дээ. Тийм одоо ингээд амар төгшөөр мөшөөртэй инээ тэрэ байгаа үед чинь бол тэгэл нөгөө татгас сэтгүсгээл бэжидэг штэ. Тэнгүү шууд тийм уур тэгээ би ингэж бодсон. Хүн нөгөө нэг хүний бодол амар хүчтэй энэ гэл тэгдэж штэ. Тэр чинь ингээд нүдний харагдах юм барьцгүй штэ. Тэнгүүд би яг тэр юунд хөөх энэ уур гомдол гэдэг юм чинь ямар амар хүчтэй вибрацтай юм бэ гэж бодсон. Миний биеийг шууд өөрчилж штэ. Шууд булчинд тэнгүүтлээ гар мар ингэж татаад байгаа байхгүй юу? Юу амар юм бэ? А хэрвээ хүн хөл дээрээ ч юм уу ингэж зогсож байгаа тохиолдолд тийм уур муур юмнуудаа шууд ингэж нөгөө нэг ширээ мэрээ тулж байгаа юм шигээр ингэж поз моз мөрчлөөд юм зүгээр байгаа юм шиг харагдаж хүн чадна штэ. Шууд булчин руугаа өгч уурлангуудаа биеийг татахгүй нь ойлгомжтой штэ. Шууд ингээ мөр зөөрөө гавчаал. Шууд тийм тэгээд би амар гоё юм тайван ингээд бүх бие ингээд сул тавьцсан ингээд миний булчингууд тэнд ямар гоё ингэж бүр яа ямар гоё юм бэ ингэж ийм байдлаар ингээд унтдаг бол ямар гоё вэ энэ гэж бодож исэн хүн зурс гээ шууд тэр нэг амар гомдлын бодол ингээд ороод ирсэн чинь бие чангалцсан байгаа хөөхгүй бүр хамаг бие ингээд чангалцсан. Тэгэхээр амар байгаа амар юм байна тий. Тэгээ энийг ерөөсөө бид нэр ингээ өдөр тутамдаа угаасаа бодохгүй шүү дээ тий. Ингэж харах, ингэж яг ингэх угаасаа өдөр тутам тийм боломж олдохгүй мэл амар сайн бясалгадаг хүмүүст бол мэдээж байдаг бах. Одоо яг нэг юм одоодоо байж бясалгаж барьдаг тийм хүмүүст бол байдаг бах. Надад бол ерөөсөө байсангүй. Тэгээд правило дээр одоо тэгж боломж нэгдэж байгаа. Тэгээд нэг тэр чинь ингээд дасгал дууссаны дараа газарт ингэж буцааж ингэж зөөлнөр ингээ буулгаад тэгээд бити хөдлөөрөө бити огцом хөдлөөрөө гэдэг ингээ хэвтүүлдэг байхгүй юу? Яагаад гэвэл хүний ингээ бүх үеинүүдийг ингээ сунгацсан болохоор хамаагүй хөдөлж болохгүй. Тэгээд ингээд буцаад хүний бие өөрөө ингэж нэг хэвийн төлөвтэй орох тэр хугацаанд нь тайван хэвтүүлэх хэрэгтэй мэл. Тэгсэн чинь би тэгэж хэвтчихсэн аа. Би хажуу тийшээ харчих болох уу гэсэн чинь болно гэд. Тэгэхээр би бүр ингээ хажуу тийшээ хараад ингээд өвдөг баг дух хоёроо ингээд нийлүүлээд бүр юм материалтаад нэг юм жижигхэн бэйбгүй болоод хэвтдээ штэ. Яг нэг нэрэн позонд ороод. Тий, тэгэж ингэж хэвтээд надад тэр бүр амар гоё санагтаад тэг би өөрийгөө ингээд амар юм эмзэг суултаараа бүр ингээд хүрхэд л хагарчмаар бүр нэг юм маш эмзэг суултараогоор ингэж мэдрээд тэр надад амар гоё байсан. Яг нэг юм ингээл нэг юм хөвөнд боолгуулаад ингээл нэг юм хагарчихвэ гэсэн нэг юм юутайгаар ингээд ёо ямар гоё юм бэ л гэдсэн би бүр амар гоё санагдаад тийм нэг сул доройгоо мэдрэх чинь ингээд тэгээ тэнд юм мэдэрч болох юм аюулгүй нөхцөл байгаа байхгүй юу? Би тэнд сул доройгоо мэдэрлээ гээд намайг хийхгүй намайг бүр хинж яахгүй. Тийм ямар гоё юм бэ? Амар гоё санагтаа би бүр амар хаппи гарч ирсэн. Тэгээд тэр бодлын тэгээд тэрнээс хойш одоо анзаарсан чинь би юм жоохон уйхан болсон ч юмсан санагтаа. Одоо жоо урсгал ус руу болох гэдэг нь да. Мэдгүй нэг л эмзэг төрхөө битэл байна ойрт. Ойрт ч гэсэн хоёр л хонж ин л тоо. Хоолон молоноос ч мэдэгдэж шүү дээ. Тийм үү?
Тэгээ би нөө багштай хэлсэн байхгүй. Би сая бүр амар өөрийгөө ийм эмзэг сул доройг мэдрээд надад бүр амар гоёлаа. Би нөө өдөр тутамдаа энийг мэдрэх надад боломжтой байхгүй юу? Тийм шүү дээ. Өдөр тутамдаа байнга л нэг powerful эмхтэй тий. Бай гэж байдгүйгаас амьдрал байлгаж. Independent, strong байдаг. Байхаас өөр бас гэхдээ мэдгүй өөрийн мэдлэгөө бас байдаг ч байхаас өөр аргагүй нөхцөл байдал ч бас байдаг тий. Гэхдээ яг нэг тийм өөрийнхөө эмзэг сул доройг мэдрэх надад бүр үнэхээр гоё байсан. Яа. Тэр бүр үнэхээр чамд провило ч бүр үнэхээр амар цогч. Тийм тэгээд надаа юм нөгөө нэг хүн болгонд бас яг чамд ингэж төрсөн мэдрэмж төрөхгүй ч бас болно шүү дээ тий. Болно яагаад гэвэл тийм хүн болгоны асуудал өөр байгаа. Тэрнээс гадна хүн болгоны ментали байгаа төвшин өөр. Тийм одоо жишээ нэг юугэж хүлэн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүнд бол энэ юусоо таалагдахгүй. Балаа санагдана. Ямар балаа ямар хач. Тэнгүүд яг л юу юм бэ лээ нэг сэтгэл зүйчдэр, сэтгэл заслын эмчдэр хүн өөрөө хүсэж очдог гэдэг штэ. Тэрэн шиг энд бас хүн өөрөө үнэхээр за тулъя. Одоо тэгээд юу байна тэрнтэйгээ нүүр тулъя гэж байгаа хүнд бол үнэхээр таалагдана. Би ч нөө аль үшээ жилийн өмнөөс тулцсан болохоор ингээд надаа энэ бүр ингээд амар гоё яагаад байгаа байхгүй. Тэгэл тий яг л дахиад нэг өөр нэгэн төрөл. Тэгээд энэ нь ингээд надад бол маш гоё л байна одоогоор. Тийм байна. Тэгэнгүүт одоо нөгөө чи дөрөнд гисэн штеп. Бас өөрийгөө яг байгаагаар нь хүлэн зөвшөөрөх нь чухал юм байна гэд. Тэгтээ бас давхар нөгөө нэг өөртөө байнга ингээд өөрийгөө илүү нөгөө нэг одоо mindful байх гэдэг чинь одоо тэр их юу гэдэг юм. Mindful intentional. Тий, тэгээд intentional одоо тэрийг одоо юу гэх юм. Одоо манай Монголын үгэнд тийм гой үгнүүд байдаг л хахтай. Гэхдээ нөгөө нэг түгээмэл угаасаа тэгдэггүй болохоор үгэн ч орж ирэхгүй юм чи. Нөгөө одоо юу гэдэг юм. Тийм ухамсартайгаар ингээд бодож байгаа бодол хийж байгаа үйлдэл тэг бие авч явж байгаа байдал бүгд ингээд ухамсартай өөрөө ухамсартайгаар хийх ямар чухал вэ гэдэг байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо угаасаа цаанаасаа л ер нь жоохон тийм mindful хүмүүс гэж ер нь байдаг шүү дээ. Одоо яг инхүүш биш шүү дээ. Гэхдээ инхүүш яг цаанаасаа тийм байсан юм уу эсвэл олон жил ингэж бясалгал йогоор хичээлээд юм болсон юм уу гэдэг чинь бас мэдгүй тий. Би инхүүштэй 5 дугаар ангиасаа найзалсан найз байхгүй юу? Угсаал тийм байсан юм. Инхүүш бид хоёр бид манай сургууль дээр нөгөө нэг шинэ бүртгэл болоод тэгээ бид нар шалгалт өгсөн. Тэгээд шалгалтаа өгчөөд нөгөө нэг сургууль дээр нөгөө гадуур гутлаа тайлаа тавч өмсөж ордог. Тэгээд би шалгалтаа өгч дуусчаад тэгээ гарч ирээд гутлаа тайлаад гутлаа өмсөө зогсож байсан чинь инхүүш нэг юм айгүй юм хагас буржгаар юм нэг юм гоё юм лайон шиг юм өстэй байхгүй угаасаа тийм шаргал юм өстэй байхгүй тийм ирлээцдүү юм шиг юм том юм бүр юм давхраатай юм галах нүдтэй штэ бүлтгэр юм нүдтэй тэгээ тэр нэг үнэхээр юм галзахтай нүдтэй байхгүй тэр амар нэг тийм амар хөөрхөн охин над дээр ингээд ирэнгүүтлээ хоёлаа танилцъя намайг их гэрэл инхүүш гэж дууддаг гэж инхүүш надтай анх танилцчихсан миний анхны найз ахгүй за тэгвэл анхнаасаа тийм байна тийм юм дүрлэлтсэн дандаа нэг юм өөдрөг дандаа хүнд гоё үг хэлсэн амар тийм миний бүр ингээд үнэхээр юм гэгэн цагаан талын юм гэрэл гэгээ найз واخгүй юу. Намайг дандаа юм гоё юмд урайлдаг. Надтай уулзах болгондоо төрөлхийч байсан юм байна. Тэгээд өөрийнхөө тэр гоё чанарыг ч гэсэн гоё ингээд хөгжүүлээд явсан юм биш үү ер нь бол тийм тэгэл одоо байгаа энэ нөхцөлд хэрхэн яаж аз жаргалтай байх вэ гэдгийг инхүүш надад бол байнга яадаг. Одоо жишээ нь бид хоёр ингээл хамт гадуур мадуур бүжгэлж мүжиглэх гээл гарахаар нөгөө би чинь юмны өө харна. Яа ийм ч байна, тийм ч байна, дуунч таалагдчихвал ийм ч юм, тийм ч юм гээл үгүй гээл ингээл байж байгууд. Ясан байна хараа эн чинь ингээд ийм биш та хойлоо ингээ гээл тэнд бүр ингээл амар ийм ирч хүчтэй бүр ингээл тэнгүүд хажууд хүн тэгээд тахлаар чинь тэгээд айгүй ийм ирч хүчтэй болчихд юм байл чинь. Тэнгүүд амар гоё баланслагдчих шүү дээ тий. Миний их хүчтэй тийм гоё найз واخгүй. Одоо юу юм бэ тий?
яг хөө зарим манайч шиг юм төрөлхийн тийм бус хүмүүс байгаа шүү дээ. Тийм бус хүмүүс яах вэ гэхээр мэдээж за би угаасаа тэгж тийм төрөөгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх юм байна. Тэгэнгүүт тэгтээ би тийм төрөөгүй гэд би угаасаа л иймэрэл дуусна гэж бас нэг зөрүүдлэхээс илүүтэй давхар за тэгвэл би яаж зүгээр жоохон зөөлөх үү? Одоо төрөлхийн тийм биш юм чинь одоо өөрөөрөө жоохон яаж зөөлрүүлэх мэдээж учиргүй шууд төрөлхийн тийм байсан хүмүүс шиг болохгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгтээ нэг юм жоохон зөөлөх арга хэмжээг нэг өөрийнхөө авч явах хэрэгтэй юм шүү. Яаж нэг юм арай юмны эргийг харж арай олон хоног ачаалттай байх вэ гэдгийг бодоод тийм. Би болохоор бас яг тийм ээ. Одоо яг ингээд бас тийм огцом гинт ингээд шийдвэр гаргаж маргадаг ч юм уу тий. Нэгт бас жоохон тийм хайлаа жоохон тэрнгээр аюу төстэй шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд заримдаа ингээд юу яагаад ингээд тасгал хөдөлгөөн идэвхтэй хийгээд эсвэл ингээд нэг юм хурган бясалгал хийх ч юм уу тиймэрхүү юм ингээд өөртөө хийчихэр шал өөр болчихдог байхгүй бүр ингээд яг мэдэгддэж шүү дээ угаасаа нэг юм амьсгалтаа ч гэсэн нэрээ би чи нэрээ ингээд амьсгалаад хөвчээд байгаа юм шиг за айтайхан амьсгал хийч гэдэг юм уу те. Тэгээд яг сүүлийн үед бол өстой жинхэнэ мөрөө чангалал тэгэл сайхан явж гинэ үү. Тэгээд чамтай яриад яг ингээд провилонтриг яриад ингээд энэ подкастаа хийсэн чи одоо шууд амар гоё тасглаа юмар санагдчихлаа. Тэгээд ингэсэн байхгүй амар сонин. Би нөгөө нэг юм юу мэдэрснээ нөгөө нэг мэдээж яг тэр нөгөө тасгал дуусаад ингээ ясны дараа нэг юм тайвшраад суух угаасаа цаг өгдөг. Тэгээд тэрэндээ ингээд надад цай хийж өгөө. Тэгээд бид хоёр ингээ халуун бүлээ юм уугаад. Тэгээд би хэлсэн байхгүй. Би ингээд амар эмзэг юм юугаа мэдэрчлээ гэж хэлсэн те. Тэгэрнээс гадна би сая ингээд айгуу гоё ингээ бие суллаад байжсэн чинь гинт нэг бодол орж ирээд тэгээд мэдээж тэр нөлөгтэй бодол байгаагүй. Би одоо жишээ нь яг уур гомдол гэдэг үг хэлээг байхгүй. Надад гинт нэг бодол орж ирээд тэгсэн чинь миний би ингээд би ч өөрөө гайхлаа. Ерөөсөө надад захирагдахгүй ингээд эн тэнд ингэж чангарч ингэж яаж шít гэдгсэн чинь харин тийм тэгээд би чамааг ингээд амьсгалаа аваарай гэдгсэн буцаад ингээд айгүй хурдан хэвэндээ орцсон шүү бас сайн байна шүү. Тэгээд одоо ийм одоо жингүүдж байгаа ингэж байгаа төвшин хүртэл энийг мэдэрч байгаа сайн байна шүү гэд намайг айгүй хурдан магтсан. Тэгнийхээ араас хүний юурны ар нурууны энэ булчин ингэж чангараад ингээд байгаад байна гэдэг чинь юу н гомдлын л юм байд юм дөө гэж надад хэлсэн заяа. Юу амар юм бэ? Юу гэнэ? Тэгсэн. Юуныхаа? Тийм тэгэхээр ер нь яг тийм л байгаа хгүй. Одоо нөгөө хүн байнга төгшөртэй байдаг бол бие чангалж байгаа. Нэрэл хүн гомдохоор бие ингэж хумдаг штэ урагшаа. Тэ? Сайд гэсэн зураг болгон дээр л урагшаага тонгоцсон бие хөвсөн хүн байдаг. Ингээ мөрөө хавчаад өвдгөө тэрээ суудаг штэ. Тийм. Нэг юм сонин байралд орчиж штэ. Тэгэхээр яг угаасаа нөгөө бодол биеинд нөлөөлөөд бие маань буцаагаад бодол нөлөөлөөд байдаг байгаа хгүй. Энийг юу салгах ямар ч боломжгүй. Тэгээ энийг нэг доор ингэж хөдөлгөж нүүрт болж одоо би яг юуг төвчих вэ, төвчихгүй вэ ч юм уу те. Би яад энэ юмнуудыг төвчээд өдөө хүртэл явцсан юм бэ ч юм уу мэдгүй одоо хүний амьдралд юу эс тохиолдох вэ? Тэр юмнуудтайгаа өөрөө одоо санаатаагаар болон санамсаргүйгээр шууд нүүр тулах, жоохон дөтлөх тийм юу бол яг энэ арга юм байна гэж бодсон. Тэгэнгүүт одоо яг ингээ хүн өөрийнхөө яг тэр одоо аргыг олчих юм бол уг нь дасгал хөдөлгөөн гэдэг юм чинь бүгд яг л тийм байгаа байхгүй тий. Физикли амар том давуу талтай давхар тэр чинь зөвхөн физикл биш дотор нь хасрах юм явагдаж идэг тий. Тэгмүүд одоо йог ч бас их тийм шүү дээ. Зүгээр хөдөлгөөнд бясалгал гэдэг шүү дээ. Йог хийгээд байгаа хэрнээ тэр чинь зөвхөн йог биш юмсгал дээр төвлөрөөд ингээ бодол модлоо ингээ хоосруулж ч юм уу тий. Эсвэл яг нэг бодол дээр айгуу чанартай төвлөрөх ч юм уу одоо мэдэхгүй. Тэгэнгүүт одоо фитнес хийдэг хүмүүс бас тэгдэл илгүүдий. Тэгдгүн болов аа. Булчингаа бодоол. Тэгдэг. Нөө одоо нэг юм хөлсөөр хүний стресс гардаг гэдэг шүү дээ. Хөлсөө гаргах тусам хүн сэтгэл санаа өөдрөг болдог. Тэнгүүд одоо чинь курстай ярахад ч гэсэн тэгдэг шүү дээ. Дасгал хийхээр хүний одоо би жоохон гутраад гингүүд миний найз дасгал хий гэдэг шүү дээ. Дасгал хийснээрээ хүн сэтгэл зүйн хувьд арай юм
дажгүй байх боломжтой байгаа байхгүй юу. Тэгээд харин аль эрчмийн дасгал чамд зохих вэ гэдгийг л олох хэрэгтэй. Тэрийг л олох хэрэгтэй юм. Би бол яг болчих юм шүү. Тийм би бол энэ Правило тэрнээс гадна ерөөсөө теннис л юм байна. Теннис, бассейн хоёр юм байна л гэж бодлоо. Теннисний надаа юу нь гоё байдаг вэ гэхэлэр хөдөлгөөнтэй байнгын. Тэгээд тэр эрчим болохоор нөгөө миний хурдан эрчимтэй юм зохих юм байна. Тийм. Гэхдээ бокс яагаад үгүй гэхэлэр миний бүх химийг шавхдаг байхгүй бокс тэнд. Миний нөгөө нэг юм гаргаж чадхаас илүүг more гэж ингэ шахдаг. Гэхдээ энэ үг нь бол дасчул бас гоё л бахал та. Гэхдээ надад бол арай одоогийн байдлаар хурцддаг. Теннис яадаг вэ гэхэлэр бүр ингэ тулгахчгүй гэхдээ гарах ёстой бүх юмнуудыг л гаргадаг. Тэрнээс гадна яг тэр бөмбөгийг тэр одоо нэг өдрийн 1 цаг 2 цагийн хичээлийн туршид би ганцхан удаа тэр бөмбөгийг зөв цогцчих магадгүй байхгүй юу. Тэр бөмбөг цохилтын зөв цохилтын дуу so sexy гэдэг заяа. Тэр үнэхээр бэг. гэж зогсож байгаа. Одоо яг чиний биеийн байдалтай жишээл яг энэ эрчим тохирж байгаа хэл та тий. Тэгээ одоо хэрвээ чи арай жоохон том биетэй ч юм илүү булчингийн масс чинь төрөлхийн болон эсвэл яг хөгжүүлээд ингээд их булчин интернарийн юу байвал бокс илүү тохироод эхэлж магадгүй л тий. Тэр хүний дотоод бас нэг тийм юмтай бас амар холбоотой баха. Сэтгэл санаатай юм. Тийм. Тийм. Тэгэхээр яг сүүлийн үед чи яриад тусагч хоёлаа би мартчихлаа. No. Sorry. Чухал биш байсан болохоор л мартчихлаа. Би юу яагаад нуруу нэг хэсэг амар өвдөөд нэг хэсэг чижтэй саяхан. Тэгээд угаасаа ерөөсөө ер нь тэгэл төрж мөрснөөс хойш нэг тасгал хөдөлгөөн хийгээгүй. Тэгээд одоо ч тэгээд баг 3 сар болгож штэ манай хүүхднэр одоо 3 сар өрлөө. Тэгэнгүүт өмнө чинь би яг нөгөө төрхийнхөө өмнө чинь амар итгэвтэй байнга йогонд яваадсан штэ. Тэгж явж яснаа гинт амар төрж мөрөөд миний бие махбод ч асрах тийм траума авч байгаа штэ. Асрах ингээд юмыг туулаад тэгэнгүүтээ ингээд ямар ч тасгал хөдөлгөөнгүй ингээд гинт амар миний бие what the fuck гэж утсан баха. Тэгээ ингээ хүрх юмтан шал өөр кондишнд очоод тэгсэн чинь нэг амар миний iPhone гар утсан дээр ингээд юм хөдөлгөөний ингээд автоматар бичиж идэв штэ. Нөгөө эрүүл мэндийн аппликейшн дээр нь тэгснэ яг төрчөөд ингээд байжсэн чинь гар утсан дээр нэг notification ирсэн ээ. Хөдөлгөөнт чинь нэг шинэ тренд гарч ирлээ гэдэг нэг notification өрөөдөр ороод харсан шинэ тренд зүгээр огт хөдөлгөөнгүй тренд байж энэ. Огт хөдөлгөө болцсон байж энэ цаа. Угаасаа эхний сар мар чинь баг гэрээс гараагүй юм чинь. Тэгээ баг гэрт чинь тэр нэг жижигхэн 2 өрөө хооронд чинь тэгээд нэг 5 халхал урчиж юм чи тэгээ ямар ч хөдөлгөө байхгүй. Тэгээд сая яг энд ирээд бүр яг тэрний гор нь яг илэрч эхэлж байгаа байхгүй. Тэгээ би чинь нөгөө нэг хөхүүлж мөхүүлэхтэй ингээд бас яг тийм бас тэр зөрүүлтийн санал мандалгээл хүмүүс нэг хийгээд идэв шүү дээ. Тэр чинь би тэгээд заас гэж боддогсэн. Тэр чинь бас амар чухал байгаа байхгүй. Яг нэг юм тухтай санал мандал хүмүүс чинь бүр хөхүүлэхтэй зөрүүлж баг авдсан билээ шүү дээ. Тэгэнгүүт ингээд за авдггүй маа гэхэд зүгээр яг тэр суух сетап амар сайн ингээд анхаарад ингээд тэгш цэхмэх суугаад ингэхгүй бол би чинь тэгээд ингээд шүн мөн босож хүүхдэд хөхүүлэхтэй ингээд зүгээр ингээд орон дээрээ суугаад ингээд нуруугаа ханруу ягаад тэнгуү тэр чинь бас юм диван маа шиг юм зөөлөн мүлэн толгон молгоо илүү ингээд хойш маш болох боломжгүй шүү дээ. Тэр мэрэ айтайхан л ивэхгүй бол тэгээд ингээд хүүхд рүүгээ ойртоод ингээд тонгоогоод ингээд айгүй маш буруу хөхүүлээд байсан байхгүй. Тэгээд заз гайг хуул гэж бодсон чинь тэгэл яг горн гараад нуруу амар. Тэг яг нуруу эвгүй өвдөд ихсэн чинь бүр шууд ямарх гэж юм чи. Яа одоо ингээ нуруу өвддөг хүн болох ч байгаа юм бах та. Нэр нэг 30 плюс гэдэг чинь ирж гин үү да. Тэгээд нөгөө одоо ингээд нуруу өвддөг хүн болчих юм бол одоо ингээ хүүхэд маань улам томорхоор хүүхдээ би одоо яаж тэрх юм бэ? Нөгөө нэг амар гурц нийгэм ботхоор нөгөө гэтрүүлэн боддгоороо сайхан бодож байгаа штэ. Тэгээд за тасгал масгал хийгээд худлаа өнөг нэг йог нэгдэн хөдөлгөөн хөөрхөн хийсэн чинь гаг болцсон шин. Тэр хөөх хамт энэ би бас нэг их юм хүсээг байгаа байхгүй. Зөв нэг жоохон л хөдлөөд өгөөч гэдэг байгаа байхгүй хөөх хамт. Чиний би бас нөгөө байнгын тийм йогийн юутай байдагта тасцсан байна те. Тийм. Тэгээд огт
хөдөлгөөнгөө шин трендтэй болсон чинь болооч хөдлөөч босооч гэдэг байхгүй намайг. Тэгээд нөгөө юу шүн мөн бас айгу нэг сандал мандал бэлдээд ингээд шүн бүр орноосоо ингээд босоод ингээд айгу хөхөлхтэй ингээд бэлдчихийж хөхүүлж байгаа. Тэгээд айгу дэжгүй байгаа сүүлийн үед. Тэгээд одоо энэ подкаст хийсэн чинь бас одоо айгу итгэвтэй бас тасгал масгалаа хийяа л гэж бодогдлоо. Тасгал нэр үнэхээр чухал юм байна уу? Харин тийм ээ. Тэ хоёлаа бас өнгөрсөн жилээс хойш ярьсан. Тэгээд бас яг тогтмолсон амир гэдэг юм бас байхгүй надад ийж. Ёор алга. Тасгал хөдөлгөөн тогтмол гэдэг зүйл ёор алга. Би бас нөгөө шинэ локейшнд ирсэн чи ойр хавьд яг юу байгаагаа ойлгохгүй жоохон тийм байна. Одоо гэхдээ дулаарч чамч аягуулсан чи одоо би юу хийнэ? Наа өөртөө зөндөө гомнод байгаа ах. Манай локейшн ч бас айгүй үнэтэй байна. Тойроод юмнууд айгүй үнэтэй локейшн байна. Тийм нэрээ. Тийм миний одоо жишээ нь хамгийн ойрхон байгаа теннис. Миний өмнө нь явж исэн клубын маань тенниснээс 2 дахь үнэтэй байгаа байхгүй юу? Тийм. Эсвэл чи теннис дуртай юм чи скваш тоглоод үзүүл яа тань. Скваш гоё штт. Скваш чинь тэгээ заавал нэг хань мань олж молж хамт скваштай энтер гэхгүй бол тэгээ бас чи байхгүй чи шууд хананд Ryan Tower байхгүй зөвхөн өөртөөгөө скваштч болно штт. Нэрээ нэг тэгдэм билүү? Сайх. Тийм надад бол скваш яг кенстэй айгу ойролцоос нэгсэн ш. Тэгээд зүгээр нэг гоё те. Тийм хан руу ингээд чи зүгээр цохол өөрөө тэрийг аваад заавал хүнтэй яг үнтэй байвал ээлжлэл авчиж болно. Хөнгөөсөн ч ганцаараа хоорондоо огон тоглохоор гоё яадаг тий. Тэр нөгөө инкантод гоё скваш хийдэж штэ. Тийм. Яг тэрэнд юу яажсэн штэ Ryan хийдүүлээ. Ryan Bubi. Тэгээд тэр чинь бас яг сургууль мургалтанд явхаас тэгтээ нэг удаа харин тооцохоор арай үнтэй байт юм болов. Тийм хідүүлээ нэг очсон штэ тий. Чиний интернет тасарснаа сая байна уу? Байна. Тийм үү? Байна. Аха. Жоохон тасар. Нэг онц юм яриаггүй ч гэж. Тийм хэдүүлээ очсон. Тийм. Хоёулаа анх удаа би нэгээ нөхрөлтийнхаа хугацаанд анх удаа би нэгээ нүцгнээр хардаг өдөр. Тэглүү. Тийштэй. Тийштэй хувцал хөргөнө. Тэгсэн чинь хувцал хөрөө. Юу вэ? Өдөө олон найзалчаад одоо л мөм харж байгаа юм ч гэлээ. Юу гэлээ. Тийм. Юу гэж өмнө нь харж идэв. Тэгээ хоёулаа гарч ирсэн ээ. Хоёулаа нүцгэн бахта тэрвэрлдэг хэвээр байсан уу? Ингээд хоёулаа яг бест гэсэн үг үү ч шиг. Одоо яг жинхнээсээ бест гэдэг нь батлагдлаа. Тэгээ өмнө нэг хамт сав мав орж байгаа юм билий тий. Хоёулаа ер нь бол хамт сав мав орж байгааг баха. Зүгээр дандаа л гадуур дотор ууж идэх байдал. Ууж идэх байдлаар ч ямар шалтлаад байлтай юм шээ. Нэгний дээрс нь учиргүй шалтлаад байлтай биш. Тэгээд хоёулаа чинь тэр өдөр анх удаа би нэг нүцгэн харах гэсэн юм бэ. Андын тангараг өргөөгүй юу? Нүд тангараг гэж. Ямар мангар юм бэ? Нүд тангараг өргөсөн. Тэгээд найзууд хоёрдугаар суугийн дугаар болох гэдэг шүү. Болоор. Юунд хоёрдугаар сууг байгаа хүмүүстэй нэрээ. Тасгал хөдөлгөөн хийснээр баг мондож яриад байгаа сте. Би дээсэ мэт яриад байгаа үстэй гэж. Тасгал хөдөлгөөн хүн хүнд өөр байдаг шиг бас тэр зүйлүүд хүн хүнд бас өөр л байдаг бах та. Гэж үргэлжлөө шууд. Нэмэх 18 сэдв рүү ороо. Тэр тухай та бүхэн хүлээлгийн өрөө подкастнаас сонсоор. Хоёлаа эсвэл амар тийм paid тусдаа ийм нууц зөвхөн тийм ярьдаг чаналтай байсан байл яг уу. Нэр нууц чаналыг мань сонирхох эсвэл Монгол явуулаараа дансаа биччихье. Энэ подкаста яа гэж бас юм нэмэлт юм. Харин энийг яа гэж хугацаанд ч оруулах өөр зөндөө чанал нийнэ. Хоррор тийм юмтэй. Тусдаа бөөн чаналтай. Нэр ингээд нөгөө
туршсан юмараа яг ингээд төвлөрөөд бас ингэж тусгай подкаст хийвэл гоё юм байна. Тийм, би бол бас маш сонин зүйл туршсан болохоор надаа энийг ярих бас айгуу гоё яана. Тийм байна. Өстой гоё. Бараг хайлын өнгө сурталчилгаа хийчихлээ шүү дээ энэ газар. Чиглэн шүү дээ. Тэгээ Instagram нь нөгөө нэг аахоо багш сонсож байгаа үстэй. тийм багшаа. Айгуу ярьлаа шүү би гэж энэ рүү. Дискаунт. Гэхдээ үнэхээр яриуштай байлаа. Энэ бол үнэхээр ярих хэрэгтэй. Тэгээд бас нэлээд олон хүмүүс бас мэддэм байна. Оо тийм. Тийм. Ашгүй дээ ийм юу нэгтцэн байна уу? Би бас айгуу юу яагаад яг л энэ миний юм байна да гэд харж исэн онтер гэсэн. Одоо нөгөө бас гадны тийм нөгөө профилогийн рил мэйл ингээд өөр дээр нөгөө нэг үзчихэр уусаа гарч ирээд идэг штэ. Тэгж мэгсэн хүмүүс бас айгуу мэрсэр байна. Над дээр лавдаг. 2 3 хүн ч тэгэж бичиж орж ирсэн. Заашгүй дээ. Нэг зарим нь болохоор яг ийш очиж үзье гэж бодож исэн. Гэсэн хүмүүс бас айгүйх байлээ. Тэр тийм болохоор бас яг надад л бүр ингээл хойлын интернет орж гараад байгаа маш. Тийм байна. Чи тасраад байна. Тийм. Энийг өрөөнд ороо хаалгаацсан болохоор тэгсэн баха. Одоо бол зүгээр л байна л та. Юу би нэг чамаас сонсчод бас нэг интернетээс хайж үзсэн чинь Оросоос гаралтай гэсэн байсан шүү дээ. Тэр үн мэдгүй тэр мөрийг би судлаагүй. Битгий нэг Орос гарвалтай тийм тасгалын төрөл мөрлө гэсэн багш үүсэн. Яг нөгөө нэг анх байгаль дээр үүссэн юм шиг байлээ. Тийм. Одоо мод чулуу бие мээрээ татаж матаж нааш цааш болгож болгодог. Тэгээд сэдвлэн бүтээсэн юм уу? Тэгээд бас яг энэ аахогийн үг эцгүүд юу хийх үү? Тийм правилогийн нэг зөөврийн тийм юу байж бас болт юм шиг байлаа. Тэгээд одоо энэ Монголд угаасаа ганцхан л студ байгаа. Тэгээд эднийх бас тийм зөөврийн юутай. Би нөгөө нэг ихний өдрөлт гисэн байхгүй. Хүүе энийг гадаа байгальд хийвэл бүр гоё юм шүү гэж мэгээд. Тэгээ бас нөгөө нэг хаа явсан газрынхаа ийм правило студ дээр очиж байвал бас гоё санагдсан. Бас улсын. Тийм. Энэ тэнд бас арай нэг өөр мэдрэмж авч магадгүй шүү дээ. Тийм. Тэгэнгүүт нөгөө юу юм шүү. Гэхдээ надаа ингээд би нөгөө хийж үзээгүй болоод ч тэр юм надаа нэг жоохон амар санагдаад байгаа байхгүй юу. Одоо жишээл энэ чиний очсон багш чинь амар чадвартай хүн байсан гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг газар очсон чинь тэр нь жоохон чадваргүй хүн байж таараад миний дөрөн бүчиг мулталчул яах вэ? Тэр нөгөө нэг дөрөн мөчүүл мултархааргүй юм байлээ л дээ. Тэр чинь ингээд бас айгу физикийн юугаараа бодоод хийцэн зүйл болохоор одоо нөгөө нэг тийм ямар нэгэн аюул юм тий. Тийм тэр чин одоо чинь нэг олс тасарлаа гэхэд тэрийг хамгаалах энд нь ийм зүйл байгаа гэдгийг анханасаа угаасаа тайлбарлаж илээ. Шууд ингээ пам гэх ямар ч тийм юугүй. Тэнд ингээ стандартын дагуу тэгээд одоо нөгөө нэг одоо хүндийн жин хаашаага шилжүүл яах вэ гэсэн нэг тийм физикийн зүйлүүд байгаа штэ. Тийм зүйлүүдийг яг ингээ тооцоолсон стандартын дагуу болохоор одоо тэнд ямар нэгэн осол гараад олс тасрах ч юм уу тэглээ гэхэд энэ нь дараагийнх нь тэрнээс хамгаалж байгаа зүйл нь шүү. Тэгээд мэдээ тэр чинь ингээд за би зогсъё те энэ хүртэл ингээд окей гэсэн юмудаа угаасаа хүн өөрөө шийдэж байгаа болохоор тэнд байгаа би шийдэж байгаа болохоор одоо намайг тэнд одоо тамлан зовоохгүй байхгүй юу. Одоо газраас ингээд хүндэрүүлээд оруулахгүй мэн тий. Тийм газраас ингээд хүндэрүүлээд байжгаад за хойлоо жоохон дахиад татаад үцхүү гэд тэгээд боллоо гэдэх юм бол стоп гэд хэлээрээ гэд тэгээд би жоох ингээ гүрэлгөө за энэс жоохон доошлсон дээр хаа гэдэг ч юм уу ингээд нөгөө хүнийхээ бас биеийн жин тэгээд тэр хүний өөрийнх нь бас нөгөө нэг хэр удаан явж байгаа төвшин энтер гэдэг бүх юмнуудаас шалтгаалж тэр дасгалуудыг сонгож хийлгэж байгаа болохоор одоо тэр хүн ямар нэгэн байдлаар тэнд одоо осол аварын үүдэлтэйгээр бие гэмтэн гэсэн юм бол байхгүй юм бэл. Зөв.
Тийм байна. Тэгээ энэ болгоныгоо эхлээд нөгөө нэг тайлбарлаад энэ уяа энэ юу ийм учиртай гэдгээ ингээд тайлбарлаад энэ бол яаж ч ботсон аюулх уу гэсэн юмаа ингээд би хүлээгээд авчингууд аюу тайван болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхгүй бол бас нэг айдас хүчтэй байвал юм булчингаа чангалах. Тийм шууд одоо жишээ нь тэр студ руу оронгууд за ийшээ гээл шууд хэл үггүйгээр чамайг тийхгүй байхгүй юу? За эхлээд ингээд правило ийм учиртай ийм түүхтэй гэдгийг ингээд эхлээд чамд ингээд 10 20 минут яриад чи ингээд тайвшраад тэнд ийм тухтай мэдрэмжээ автал чамайг тэнд ингээд байлгаж чаад хоёлаа тэгвэл туршаад үзэхүү дасгалаа их үү гэсэн ийм юмтай байгаа болохоор Зөв. тэгээд тэр бүх юм очиж жоод туршиж үзнэ. Тэг очиод өстө даруутлаа уйлаа гарч ирэхгүй. Өстө барьцгүй санагдсан. Одоо жишээ нь би дахиад очиход би юутай нүүр тулхаа би мэдэхгүй. Одоо миний сэтгэл санааны юу тэнд гарч ирэхийг би мэдэхгүй болохоор нөгөө нэг очих болгонд л шин байх юм байна. Тийм байна гэж бодсон. Гэтээс одоо жишээ нь бусад нэг сард гэдэг ийм юм хийснээр дараа ингэдэг. одоо тэгээд ингэдэг. Байнга очих шаардлага хэрэгцээтэй хүнд бол байнга л очисон нь дээр. Одоо жишээ нь би одоо нөгөө багш тэр багш байнга хийдэг үлээ. Тэгдэг байхаа. Одоо тэгээд нөгөө нэг тент чинь ингээд нэг төхөөрөмж байгаа хийгээд тах юм бол sorry. Хоёлын интернет бас тасраад байгаатай холбоотой ч юм уу байн давхцаад нь тайл. Тийм тийм байна. Тэгээд одоо нөгөө дахиад нэг өөр багштай болж байгаа, дахиад хажуу талдаа нэг тоног төхөөрөмжтэй болж байгаа гэсэн. Тэгээд тэрэндээ бэлдээд угсаал байнгын бэлтгэлтэй л байдаг юм байна да гэж би бодсон. Зөв. Тэгээд юм шиг л юм байна гэж бодсон шүү дээ. Тийм байна. Тэгээ одоо энэгээр ингээд жишээлбэл тэр багш шиг байнга хичээлдэг хүн одоо булчингийн масс нэмэгдэх үү? Нэмэгдэхээр юм бэлээ. Угаасаа булчин ажиллуулж байгаа. Булчингийг одоо жишээ нь ингээд тэр чин татуулаад ингээд зүгээр байгаад ах биш. Одоо ингээд нөгөө нэг хөлөө өөрлөгөө ингээд татъя ч юм уу. Тийм дасгал ингээд хийлгээд байгаа байхгүй юу? Хойлоо ингээд. Тэнгүүд одоо чинь миний бие ингээд булгарцсан л байна. Яг дасгал хийсэн юм шиг. Тэнгүүд нөгөө сарын ийм юу байд юм бэлээ? Тий агаар дээр л хийж байгаа болохоос ш. Сарын юу байд юм бэлээ? Тэр нь 7 хоногт 2 удаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чи яг нөгөө одоо жимээр хичээлтэй хүмүүс чинь 7 хоногт 2 3 удаа жимд явдаг. Бүр нөгөө дасгал хөдөлгөөн одоо тамирчны бэлтгэл хийж байгаа хүмүүс чинь 7 хоногийн 5 өдрийн бэлтгэл энтертэй байдаг шүү дээ. Тэрэн шиг яг одоо сараар нь бол тэгээд 7 хоногт 2 удаа гэхээр угаасаа тэгжээж тэр хүний нөгөө нэг далийсэн нуруу муруу инээ тэрэ яасан ийсэн одоо яг биеийн шаардлагатай тэр дасгал хөдөлгөөний хэрэгцээ бол тэгжил гарах. Тэнгүүтлээ бонусанд нь сэтгэл санаагаа цэгцлээд аваарай юм биш үү? Тийм байна тий. Тий. Гой бонустай байна. Тий. Тэгтээ юм байна. Тэгээд угаасаа л яг хүн нөгөө нэг энгийн амьдралтаа сатаарад эсвэл ингээд өөр юмар орлуулад эсвэл тэрийг нөгөө болоогүй юм шигээр өнгөрөөгөөд эсвэл бүр цухтаагаад ч юм уу те байдаг тийм юмнуудтайгаа бодлооттайгаа нь ялангуяа тийнд бол хүн гарцаагүй байдалд тулхал юм байлээ гэж би бол бодсон. Тийм. Тэгтээ амар кайфтайгаар тийм. Тэгээ би бас ингээд угаасаа юм менталын юмнуудад амар дуртай штэ. Би ингээд менталын юмнуудыг ингээд судлах юм юмд ингээд амар дуртай ингээд онгичуулах амар дуртай болохоор надаа энэ нь бас амар зохиод байгаа. Гоё яагаад байгаа. Тийм байна. Тийм байна яг гоё. Тэгээд яг нөгөө нэг сэтгэл заслын эмчилгээг хүн өөрөө шийдэж очих нь бараг асуудлын 50% гэдэг штэ. Асуудлаа шийдэхин 50% гэдэг шиг энэ газрыг бас хүн өөрөө шийдэж л очих юм бэл. Тийм байна. За төр хүлээж агаар. За. Бэн. Чихвчний нэг тал нь цэнийг тусчлаа. За. Одоо хоёулаа өөр гой сонсох юмнууд байвал яриад базаад тэгээд өндөрлөх үү? Би нөгөө момос хаах цаг маань сүүний цаг гэж гадаа бас уйлам бөөнлөн болоодох шиг байна. Тийм үү.
Нэг хэсэг хүүхдгүй юм шиг мартсан сууж би чи нэрээ хүүхдтэй илөөч гэж. Яа чамаа гэхдээ яг энэ бүх одоо зүйлийн хажуугаар ингээд подкастаа амжуулж хагаад чи амар баярлалдаг. Харин би бас өөртөө баярлж байна. Тэгэхгүй бол одоо ингээд битүү зөвхөн хүүхдгээд тэгээд ингээд мөрөө гавчаа сууж ивэл тэгээд нөгөө хойлоо өмнө ярьж ирснээр мэд чиг жоохон тийм төгшүүртэй багын мүжилтэй хүмүүс чинь тэр төрсний дараа сэтгэл готлол мотрол руу галтраал ороход бол маш амархан юм шиг байна уу? Угаасаа нөгөө нэг ирмэг дээр нь амьдарч исэн болохоор. Тий, ирмэг дээр нь амьдардаг хүмүүс чинь нэг жоохон болонгод шумбаал орж. Тий. Тэг галтрахгүй яаж зөөгдөх үү гэдэг бүх арга хэмжээг авахгүй бол тэгээ чамааг ингээд подкастнда өөрөө төрөхгүй энэндээ ингээд цаг зарцуулж байгаа. Харин тийм би бас өөртөө баярлж байгаа. Манай нөхөр ч гэсэн юу та подкаст бич гэх бошоо. Намайг нөгөө нэг галтрахаар ямар аимшигтай хүн болж хувирдгийн нөгөө гол хохирогч нь болохоор. Өөр хохирохгүй тулд юу намайг яаж байгаа штэ. Өө гутардаг. Тэгээд тэр гутрал нь хохирогчтой ч байх шиг те. Амар те. Өөрхий аа. Багын хүмүүжил төгшүүрч шиг. Энэ сонин багын хүмүүжилтэй хүмүүс байгаа шүү. Би нөгөө нэг ширмэн хайруулын тавга шатаалт хийгээд сизни хийгээд жоохон гараа төлсөн. Тэр нөгөө үйлдвэрийн өөрөөс нь ирдэг тосыг одоо нэг зөв аргаар ууршуулж цаашид хэрэглэснээрээ эрүүл мэндэд ч тэрнээс гадна нөгөө ширэм маань хоол моол хийхэд наалтахгүй энэ тэр төлөв байдал руу оруулах хэрэгтэй байдаг юм байна л та. Тэгээд би нэг удаа шатаачт юм болов гэж бодоод яасан чи яг ийм сонин хар юмнууд хар тоснууд хууларч гарч ирчихлээ. Тэгээд тэр оройн би тэгэж зүгээр тосолж буцааж ингэж яачаад маргааш өглөөнөөс нь дахиад эхлээд тэр чинь 3-4 удаагийн давтамжтай. 3-4 удаагийн давтамжтайгаар тийм шатаалт хийх юм бэлээ. Тэгээ минийх бас яг би одоо энэ дээрээ нэг юм гоё юм уу хийх гээд тасарчлаа. Тийм үү? Чи бол сонсогдчихлаа. Тэг ихний ээлжинд нөгөө нэг хуушур мушуур хий гэдэм бэлээ. Одоо их тийм тосоор хийдэг тийм хоолнуудаа ихний ээлжинд хийгэрэй гэдэм бэл. Тэгээ угаахтаа нөгөө яаж болохгүй сав мав усаар баг угаадаг юм шүү. Зүгээр тослуулах гэсэн улам гүлээгээд идэм шүү л шүү, тий. Тийм, бүр яг нөгөө хоолны алдсан тохиолдолд жоохон ус хийгээд буцлагчих гэж лээ. Тэгэхээр нөгөө нэг хоолныхоо юунууд ингэ чинь тэгээд угаахтаа бол зүгээр бүлээн усаар угаагаад ийм нөгөө нэг янз бүрийн ямаар үрж зүлгээж бодис хэрглэж фэридэж мэридэж болохгүй. Тэгээд хэрэглээд ясныхаа дараа цаашаа хураахтаа хатаагаад тэгээд нэгхэн ингээд тослоод ингээд хураагаарай гэдэг бил. Тэгээд надаа болохоор бас нөгөө нэг аав ээж хоёроос эн чин өвлөгддөг зүйл шүү дээ. Яг нэрээ надаа өвлөгдсөн аав ээж хоёроос өвлөгдсөн бас нэг тогоо байгаа байхгүй. Жижигхэн яг нөгөө нэг юм каструл байгаа. Тэгээ тэр маань бас жоохон зэвэрч мөвөрцөн. Тэрийгээ дахиж жоохон янзалж айгу яг юм ширмэн айл болох гэдэг юм шүү. Ширмэн тоогоо гэдэг нэртэй хүүхэн болт юм билүү? Тэгээ ширмэн тоогоо хоол нуц чинь гоё штэ тий. Тий, ширмэн тя. Ширмэн тя. Яан ч бас ширмэний хоббит байна штэ. Гэртээ ширмэн сав суглуулах туртай. Гоё болтой байна шүү. Би бол бас үнэхээр бас орвол орчхоор юм байна. Би ч бас юм руу орвол ордог та. Ширмэн юу ч нөгөө нэг давхар юу болцдог. Овен гэдэг юм хэлээ шүү дээ бас. Зүгээр гал дээр хөдөө хээр явж хахад ч гэсэн ширмэн тоогоо зүгээр нэг юм төдөх гал дээр нь тавьчвал нөгөө туков гэдэг шүү дээ. Овен яг овенд чанж байгаа юм шиг тийм зөөлөн гадаар удаан чанах. Процессыг шир тийм каст айрон дээр хөдөө хийж болох юм бэл. Туков үед. Тэгээд гоё юм шиг үл энэ хоол идэг хүмүүс мэддэг л байхгүй шнэ. Хоол идэг гэж энд ирээд өстө
хадам ээж аав эмээгүүд эрхлэлдээд бид нар чинь хэдэн талд гой хоол унд идээд сайхан байна уу. Тэгээд хоол гэсэн шүүс гаж гэж. Эрхлээд ав. Яг ингээд өөрт байгаа эдэлж болох гоё зүйлээ ямар ч юм юугаар чамайг тэгээсэ гэж хүсэж байгаа. Одоо энэ болж байгаа юм болов уу, ингэж байгаа юм болов уу гэж юм. Одоо санаа зовнолгүйгээр одоо яагаад зовхгүй жаргаад байна гэж нэс. Тэгтээ зовхон тэгээд чамайг тий. Чи жоохон нөгөө нэг юм санаа зовоод байгаа юм шиг надад санагдсан байхгүй юу? Яа энд ирсэн ингээл эрхлээл байж гин гээл тэгэл ингээд ийм сайхан тий ингээд ийм нөхцөл ингээд чамд байгаа бол энэ нөхцөлийг ингээд таашаагаал баярлал талархаал ингээл эрхлээл байж яснаа дээрээ. Тийдөө одоо би хүртэх ёстойгоо хүртэж байна. Тий хүртэх ёстойгоо хүртэл байж ах хэрэгтэй. Тэгээ бас яг ийм цаг хугацаа маш гоё таарлаа. Тэрэнд бас үнэхээр бас өмнөөс ч баярлаад байгаа штэ. Тэгээд угаасаа нөгөө өмнөх подкастууд дээр хэлээдсэн нөгөө нэг ээж болчоод нөгөө нэг хүмүүсийн яриад байдаг афоризм юмнуудыг фейсбુક дээр идэг юм ойлгож байна гэдэг шиг хүн хүнээрээ дутнаа гэдгийг бас одоо ойлгоод байгаа штэ. Тэгэнгүүт одоо энд чинь нөгөө хадмын байгаа болохоор хадам ээж аав тэгээд эмээ өвөөгийнх бас ойрхон. Райны эмээ өвөөгийнх. Тэнгүүт амар олон хүмүүс ингээд нэг дор байгаа байхгүй. Тэнгүүд одоо Райнифтор хойлохна гэртээ байхад ч юм уу эсвэл заримдаа Райны ажил төрөлтөй байхгүй хахад ганцаархна 100% манай хүүхд надаас л хамааралтай болчихор чинь амар хэцүү штэ. Тэнгүүд энд чинь маш олон хүн ингээд ээлжлээд уйлж муулаад ингээд жоохон бие минь өвцөн ч юм уу мэдхгүй тийм хэцүү үед бол үнэхээр брейк аммаар үед шууд өөрхөнд өгчөж байгаа байхгүй. Тэгээд чихээ таглаа сонсохгүй гэдэг. Сонсохгүй гэж суугаад. Тэг гэж суугаад аа. Тэгэнгүүт нөгөө. Тэгээ одоо нөгөө нэг бас юм нөгөө өөрийнхөө хүүхдийг нөгөө нэг ингээд бас амар ингээд бүр хит яах гээд идэв штэ хүмүүс ч аа. Тэгээд одоо би л одоо нөгөө хүүхдээ ингээд унтуулахгүй бол өөр бусад хүмүүс чадахгүй яаж тавьшруулж чадахгүй матахгүй ч гэдэг юм уу. Би нэг жоохон тийм анхандаа жоохон тэрэндээ стресстэй. Тэг яг хуу ганц итгэдэг хүмүүс л манай нөхөр байгаа байхгүй юу. Тэгэл хүүхдийнхаа зан арга шиг мэддэг. Яаж орилсон үед нь яаж тайвшруулж иж, ямар үед нь соосыг амруун чихэж, ямар үед нь ингэж сахисэр нэг юм жоохон ингэж баунс хөдлөж яах вэ? Тийм баунс хийж тэ. Тэр чинь ингээ маш олон юм нарийн шат дараалал шүү дээ унтаалахаар. Тэрийг ингээ зөвхөн бит хоёр л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ энэ дэрэнгүүт нөгөө эмээ өвөө энэ хэд бол шууд учрыг олж чадахгүй. Тэгэнгүүт ингээ амар орилж морлонгот нь би бүр oh my gosh гэж бодоод. Тэгээ одоо тэгсэн чинь нөгөө энэ хэд ингээд арай учраа олоод эхлэнгүүт. Яа цаа надтай надгүй тэгээд өөрөөсөө ингээд сүүгийн саагаад өгчлөө. Сүүгийн өгөөд тэгээд нойр нь хөрөнгөтэйг онтуулчих байлгүй гэдэг ингээ подкаст бичгээ сууж байна. Тэгэхгүй бол бас нөгөө готролын ирмэг дээр байгаа төгшүүрийн хүмүүжлтэй маань ит чинь бас эвөө. Тэгээ болж байна. Надаар бол хүүхэд ингэж бүрдэж байгаа. Харин тийм. Райны өвөө ч нөгөө нэг Санта Клаус шиг өвөө шүү дээ. Тийм шүү дээ. Хөөхөн. Манай хүлээгүй ингээд хувьдаа Сантатай. Нэр ингэсэн. Хувийн Сантатай. Шал хөөхөн. Personal Сантатай. Тийм. Тэгээ personal Сантад амар туртай. Хоолоо нэг юм амар юм дүү гэсэн болохоор ч юм уу. Айгу гой санагдт юм шиг. Энийгээ л идий. Өөрөө харахаар. Хөөхөн. Одоо тэгэл манай хүү сүүлийн үед ингээл 7-7 хоногор шин юм сураал тэгэл ингээл эрс томорж байгаа нь мэдэгдээл байгаа юм чи. Өстө хачин болж байгаа даа одоо. Өстө яг хөөрхөн базаж болдог үе дээр байгаа та. Харин тийм. Тэгэл хөл мөлөө чичигнээл. Хөөрхөн бага. Тэгээ энд чинь баахан хүмүүс нөгөө манай хүүч бас од толцсон. Энд айгу од хүн болон уулзсан өслөн. Нэгээрээ цаг авч ирж уулзаараа гэж хэлсэн. Нарийн бичгэн би эхнээсээ цаг аваад уулзцгааж л байна. Зочид ихтэй байна уу?
баг багаар ирж байна. Тэгээ өнөөдөр бас нэг Райны найз ирж байгаа. Тэгээд нэг дороос олон хүлээж авахгүй гэд нарийн бичиг хэлсэн байгаа. Яа үнэхээр од байгаа хаа. Тийм л сонирн байна. Харин тийм. Рай найзууд дундаа эрт хүүхэдтэй болж байгаа нь уу? Тийм шүү дээ. Одоо коллеж яхаа нэг бахан баваасаа харчуул идэв. Тэр баваасаа харчуул хамгийн анхны аав нь болж юм шүү дээ. Тэгээд яг 2-7 тэгэхээр ч од байхаас яах юм бэ? Тийм нэг хүлээгүйгээс яг 2-7 хоногийн дараа бас нэг найз нь охинтой болсон. Тэгээ нэг 2 од байгаад байгаа. Тасарсан юм яараа. Тасарчих шиг боллоо тийм. Хе. Чи гэхдээ ярьцсан уу сая? Яриа дуусчлаа ганц л байсан. Хүлээгүүгийн дараа 14 хоногийн дараа найзынх нь хүүд төрсөн. Тий. Тэрний хүлээгүүгийн дараа гэдгийг сонсоод үлдснээ нөгөө мэдж байгаа болохоор тэрийг ярьж байгаа хта гэдэг дуугаа айл сууж байла энд. Яг ярьсан юм шиг сонслоо. Тий. Тэгээд нөгөө амар инээдтэй хүмүүс тэгээд идэв штэ. Тэр үний юм билаа. Монголд ахта манай хүүхдийн хүмүүс автга амар адилхан ингэдсэн байхгүй юу? Тэгсэн чинь энд ирсэн чинь бүр яг нэг бор монгол хүү. Тэгэнгүүт ингээд бахан шар хүмүүст нь дурчингууд манай хүү амар бор ээжтэйг амар адилхан харагдаад. Тэгээд ээжтэйг адилхан гингүүт би Райн руу тэр хараа сте ээжтэйг адилхан гэж байгаа сте. Тэгээд нөгөө арьс болохоор яг Райн л байгаа гэсэн. Бор байгаа болохоор харин тийм амар инээдтэй. Тэгээ нөгөө тавсрах болохоор их тийм байна. Хаанаагаас хаан шарцалталаа. Давуу талтай юм шүү. Тийм. Хаан байгаагаас шалтгаалаад иргэншлээ онцгордог. Иргэншлээ яадаг. Тийм. Хамлаа маашин. Тэгэнгүүт нөгөө энд ирсэн чил хүмүүс арсын гайхал ямар гоё арстай. Ямар гоё өнгөтэй ёо гэл би тэгэхээр ээжийн хар тэгээ хүүхдийн хар чанартай арстай юм шүү. Тийм. Монгол хөрсөн та. Монгол хөрсөн л би болсон. Боловсруулагдсан. Тэгээл хүүхдээ гайхуулаад ингээл хүмүүс ирж уулзаал. Oh my gosh ямар хөөрх юм бэ гэл хүмүүс ч бүр шүтчихэ. Тэгэхээр би амар юм бахархалтай. Миний амьдралын хамгийн том бүтээл шүү дээ. Тэгэл хамгийн том бүтээлээ ингээл гайхуулаад ингээл явах амар гоё бахархалтай идэм байна. Гоё гац дээ. Тэгээл нөгөө хүүхдээ яриад байдаг байхгүй юу? Найзтай уулзахаар л хүүхдээ яриад байдаг чинь шүү дээ. Амар санагддаг тий. Энийг хараа гэл. Уцаар дөрөн зургнууд. Харин тийм. За би одоо хөтөр очлаа. Санаад нэрээ тэгвэл тэг. За тэгээ хоёлаа ярьж байгаа дараагийнхаа дугаарыг бичнэ те. Тэргээ бид хоёр нэрээ жоохон судалж агаад видеотой бичгийг бас ирмэлцэнэ. Тийм завсраараа нэг жоохон видео мэдэнэ тест хийх гэж үзье. Тийм. Тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Тийм, баярлалаа бүгдэнд нь. Тэгээ бит хоёр алга болоогүй шүү. Бага шүү. Тэрийгээ дугаар болгон дээрээ сануулнаа. Хаяа алга болчихдог болохоор. Манай хэд ойлгож байгаа хөө. Тийм, манай хэд хөөрхөн, маш хөөрхөн. Үнэхээр гоё хүмүүс байдаг шүү. Бүгдэнд нь маш их баярлалаа. Харин тэгээ бүгдээрээ сайхан гоё гадаадтайгаа хүмүүс маань сайхан бас дуларж байгаа. Монголд бас бүр гоё дуларж байгаа. Тэгээ гоё хаврыг enjoy. Гоё өөрийнхоороо тухтай ганган байцгаагаарай манайхаа. Тийм. Би нэрийн айгу цөөхөн хувц авчирсан чинь гангалж чадахгүй айгу хэцүү. Нэг дэлгүүр орох гэсэн юм шүү минь найз. Харин тийм тэгээд энэ Америкт ирэх нөгөө угаасаа бүх юм амар материалистик болохоор ингээд шууд шопинг хиймэр санагдаж байгаа юм чи. Монголд авахт чинь би чинь их шопинг хийдэггүй. Бөөн юм болж ийс нэг хаяал юм авдаг шүү дээ. Энд ирсэн чи алхам тутам. Зүр нэг товчлуур дараал Amazon-оос битүү худалдаа авалтаа. Гэхдээ ирээд бас юм авсан. Гэхдээ яг н орчин амар нөлөөлөх юм аа. Тэгэд яг чи амар брендлог болоод ирчвэл
яана гэсэн. Яана ч бах те. Яах вэ тэгээд те. Энд гэхдээ байхаар яг худалдаа авалт амар их юм. Гэхдээ брэндлэг биш бүр улам амар casual болчиход идэв шүү дээ. Тэгээд бүр амар фармын хувцас авчаад очих хөө чигш. Мөрөвчтэй хүмүүс пакалан гутал шороо моронда. За хайлаа гэлж тасалчаа хувь юм яри. За тэгээ за бай. За бай манайха. За үгүй. За дараагийн хүүхдэр очно. Дараагийн дугаар дээр тасалчаад бид хоёр яг үнэндээ нөгөө түрүүний хүний нэр мэрийг хэлэх гэж байгаа байхгүй юу? Тийм. Нөгөө саяны ярин дундаас нөгөө айгүй хувьтай ярих маш их юм гараад ирчихлээ. Тэгээ нөгөө хувийн яриаг би яг бас рекордын гэхдээ тэрийг бол төлбөртэйгээр цацна. Ариун зулд ингээд бүх найзуудынх нь архивны альбомнууд байдаг фолдеророо маш эвгүй үеийн зураг бичлэг. Тэгээд энэ мэтийн аудионууд улс төрд нэр дэвшгээр бүгдийг гаргаж ирэх гэж шантаачлах гэж байгаа юм тийм. Тэр нь хөрх хамт ингээ миний амьдралдаа баяжчих нэг зорилго нь тийм. Тэгээд тэр мэдээж бүтдэг үү. Хинэн ч дэвшдэггүй юу? Ядахна. Хинэн ч дэвшдэггүй. Тэгээд за миний баяжчих бүтггүй юм байна уу? За нэрнгээсээ баяртай манайхаа дараагийн дугаараар уулзъя. Тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Бүгдэнд маш их баярлж явдаг шүү. Бай. Пока-пока.